Тэр чи яаж хийдэг гэдэм бэ? Ямар байралтай гинэ ямар байралтай зогсож иртэй юм бэ? Одоо зэгзэг баамаг штэ. Нэгдүгээр төгсөн загас байрал байна. Окейгүй загас байна. үгсэн заагаас. Яг одоо манай хүлээлгийн өрөө сонсгоо та уцаа асааж байгаа бол танд энэ өдөр хүргэе. Та магадгүй машин дотроос эсвэл унтлагын өрөөс магадгүй бүр байны хоорондоос сонсож иж магадгүй байх. Бицээс сууж ич магадгүй нэ. Тийм нэрээ тэгжэж асаадаг байх тийм. Тийм бол танд бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе гэж хэлмээр байна. За тэгэхээр энэ удаагийн дугаар маань их онцлогтой дугаар болж байгаа. Ямар дугаар вэ гэхээр манай хүлээлгийн өрөө подкастын маань 1-р season одоо хамгийн сүүлийн дугаар та бүхэнд хүрч байна. За тэгэхээр энэ удаагийн дугаарын маань одоо зочноор хүндэт хоёр зочин маань хүрэлцэн ирсэн байгаа. Та бүхний сайн мэдж байгаачлан The Underdogs подкастын хоёр хост маань манай хүлээлгийн өрөө заатж байна. Баяр хүргэе. За юу яцгаана? Underdogs in the house, babies. Underdogs in the waiting rooms. Waiting room. Тайванда юу яцгаана? Юу яцгаана та? Тайн сайхан. За энэ ста нөгөө бэлгийн амьдралын талаар, сексийн талаар сонсдог хүмүүс маань танаа хоёр нийлээд нэг подкаст хийгээд гэчээг бүрцтэй. Айгүй их мессеж ирсэн. Тэгээ одоо комментарч хүмүүс хэлж гин, утсаар хүртэл хэлж гин. Тийм бүр 50 байхгүйсэн. Тэгээд бүр юу хийж орж ирээ. Тэгээд story руу ингээ бичээ. Тэгээд энэ хоёртой хийчихээ. Энэ хоёр айгүй их онл ярьд юм аа. Тэгээд хоёрын хоёрт нэг жоохон практик заагаад өгөөч гээ. Тэгээд ер нь оролтой. Сайн хоёр яг рекорд эхлэхээс өмнө нэг гоо найрсаг байсан. Яг рекордаар нэг л жоохон хатааглаад байна. Хүмүүс тэгсэн шүү дээ. Тийм тэгсэн. Тэгээ нөгөө танаа хоёр подкаст нийлвэсэн. Энэ хоёр нийлвэс Эрдний шижир алдан үснэ гэдэг шиг тийм орог. Бэрэг гоох гал байлаа шүү дээ орог тийм. За тэгээд танаа бас одоо нөгөө дугааруудыг сонсож байгаа тийм одоо яг нэг юм pornography гэж юу вэ? Эсвэл нөгөө orgasm гэж юу? Одоо тийм тавилтын талаар ч юм яг тийм нөгөө онлайн айгүйх тийм бүр нарийн судалж ярьсан байсан. Тэгэхээр одоо юу гэдэг яг энэ дугаар маань онл практик хослсон тийм гой дугаар болоосаа гэж айгүй хүсэж байна. Яа харин тийм өгөөчтэй дугаар болох байхаа гэж ер нь бол бодож байна тийм. Онлайн сонсоод тэгээ шууд хэрэгжүүлэхээр. Шууд за яг тэгээд туршлага нь яг юу хэлгий одоо шууд яар. За энэ удаагийн сэдэв маань юу байгаа вэ? Юу гэж тохирлаа? Энэ удаагийн шууд задгаа фристайл. За тэгээд бит хоёрыг ер нь бит дөрөв аль нэг орсон гэхээсээ илүү түрүүний ариуныгийн хэлсэнчлэнгээр сонсогч нар маань хоёр талаасаа ер нь нэлээд их санал хүсэлт ирсний дагуу бид хэд нийлж подкаст хийхээр ер нь ярилцсан байгаа тийм. Тэгээд хамтарч подкаст хийж байгаа ариуна заяа хоёртаа бас юуны төрөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Зөвшөөрсөнд баярлалаа. Тэгээд сонсогч нараас маань санал хүсэлт ирээд тэгээд би ер нь та хоёрын подкастын бас бараг 80% шахуу сонсоод дуусгацсан. Оо вау. Тийм тэгээд мэдээ. Тийм тэгээд надад бол бүр үнэхээр их таалагдсан. Тэгээд яг одоо манай энэ ялангуяа Монгол шиг юм Азийн соёл сексийн талаар тэр болгон ингэж чөлөөтэй ярьдгүү одоо тийм соёлтой газар эмэгтэй хүмүүс ингэ сексийн талаар ингэж элен далангуу ярилцсан гэдэг бол үнэхээр гоё сонирхолтой байсан л да. Тийм биз тийм бүр миний хамгийн ихний сонссон дугаар бол XD хийсэн секс байсан. Тэр бол бүр зүгээр тайтлыг уншаал зүгээр бүр хүн ороод сонсохын аргагүй л гоё. Тийм үнэхээр гоё сонирхолтой. Сонирхолтой гэж гоё. Тийм тэгээд бид дөрөв ярилцаад энэ удаагийн дугаарыг сексийн байрлал ер нь хэр чухал те. Давуу тал, сул тал гэдэг ч юм уу. Тэгээд надад бас нэг түүх
эртний одоо эзэнт улсуудад одоо тэрийг ямар шохон байдлаар авч үздэг байсан гэдэг ч юм уу нэг тиймэрхүү бас нэг жижиг сажиг мэдээлүүд байгаа. Тэгээд түрүүний ариун нэг хэлсэнчлэнгээр онл практик талаас нь эрэгтэй эмэгтэй гэдэг талаас нь гол нь гоё нэлен далангуу яг үнэ хөгжилтэй байдлаар тэгээд ярилцъя гэж бид дөрөв шийдсэн байгаа тийм. Тэгээ эхний хэсэг нь угаасаа мэдээж оршил хэсэг байгаа. Бид нар яг юуны талаар ярих чинь те. Тэр нь яг одоо яг ямар одоо түүхтэй ингээд нэг баг зэрэг оршлоо явчаа. Тэгээд хэдүүлээ гоё нээлттэй ярих тийм юу гаргаад хэдүүлээ сайхан сонсогч нартай одоо нэг тийм их сайхан бэлэг барья. Тий. Юуны тулд сар шинэ боллоо. Тий. Гижигч тэгээ. Зүгээр хоосон гижигдмээргүй байна. Тий. Гэтэ одоо ингээ ярихад айгүй тийм юу болчиход байгаа. Тий нэг юм юу гэдэг айгүй тийм чөлөөтэй гэх юм уу тий нэг юм хүмүүс ч гэсэн айгүй чөлөөтэй ярьж одоо ярьдаг болсон байлээ. Айгүй хит хитэн яг энэ нөгөө бэлгийн хандлагын талаар ярьдаг подкастад бас гарч ирсэн байлээ. Ерөнхийдөө хүмүүс бас лайваар айгүй их одоо хоорондоо бас ярьдаг болсон байлээ. Тэгээд нэвтрүүлгүүд хүртэл бас гарч хэлж байгаа сураг байлээ. Яг эфир цацагдаагүй хоёр одоо нэвтрүүлэг бас цацагдаж эхлэх гэж байгаа тухай сонссон. Тэгээд бит хоёр айгүй баяртай байгаа ер нь ингээд айгүй зөв юмны үрийг тариад өгсөн юм шиг тий. Яг бит хоёр ингээд амар зөрөгтэй гарч ирээл шууд ингээл секс гэж яриад хэлэнгүүт айгүй их хүмүүс дараа нь ингээд өө нэр ингэж бас ярьж болохоор юм ба штэ эн чинь бас хэрэгтэй юм ба штэ гэд гарч ирж байгаа айгүй их баяртай байгаа баярлж байгаа юм баярлаа та нартай өөшмиг цаашаа байгаа. Тэгээд яриа зүгээр. Яриа. Чээрэ. Тэгээд 5 минут болчихсон. Тэгээд миний хэлчихсэн юм нь болохоор яг манай Монголд ийм sex одоо sex education-тай холбоотой тийм контент ер нь нэлээд дутагдaltaй юм шиг надад санагддаг байсан л да. Тэгээд одоо жишээлбэл 10 жил гэхэд бид нарыг ахлах ангид л орж явахад дөнгөж нэг бэлгийн боловсрал гэдэг хичээл нэг сүүлд нэг орж ирж исэн те. Эрүүл мэндийн багш те. Тэгээ эрүүл мэнд гэж нэг орж ирж исэн. Тэгээд бид нар ч бараг 10 жилдээ тэрийг гүйцэд сурч чадаагүй. Тэгээд ер нь бол бараг порноноос л бараг эрчүүд бол ялангуяа порноноос л ер нь бол бэлгийн амьдрал юу юм бэ гэдгийг таньдээ штэ ер нь сурсан байдаг. Нин үгүй хэлэхэд те. Тэгээд Америкт гэхэд одоо бидэд энэ чинь ингэж байж ахт те яг ингээд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ яаж ингэж илэн далангуу харилцдаг те. Тэр би бас хятадд их сургууль төгссөн л дөө бакалавра. Тэгээд хятадд би бас хятадын соёлд ингээд байж ахад бас миний нэлээд анзаардаг байсан юм. Хятадууд яг тийм тал дээр бүр үнэхээр бүр 100% юм амар хаалттай байдаг байхгүй юу ер нь. Яг одоо л нэг арай гайгүй болж эхэлж байгаа. Тэрнээс ер нь бол хятадуудын хооронд тийм секстэй холбоотой яриа ер нь баг байдаг байхгүй юу. Тэгээд би бас энэ чинь интернетээс харсан чинь одоо нөгөө хятадд бүрс нөгөө HIV буюу одоо нөгөө хүний дархлал хомсдлын вирусны тархалт нь бүр нөгөө хэрийн хэмжээнээс амар их болцсон. Тэгээд эрдэмтэд судлаад үзсэн чинь энэний гол учир шалтгаан нь одоо юундэ байгаа вэ гэдгийг судлаад үзсэн чинь хүмүүсийн нөгөө sex education одоо доогуур байгаатай холбоотой. Тийм тэгээд бүр нэг ийм тохиолдол гарсан гэж байгаа байхгүй бүр жинхэнэ заяа юм. Бүр joke шиг сонсогдсон заяа. Тэгтээ нэг гэрэлсэн хос гэрэлчээд 3 жил болоод хүүхдтэй болж чадахгүй байна гэдээ эмчтэр хэлсэн юм байна л да. Тэгсэн чинь гол учир шалтгаан тэр секс хийх. Oh my god. Юу? Бүрөөсөө секс яаж хийдгийг мэдгүй. Хүүхэд хөөснөөс гардаг юм шиг тэрэнд итгий яваад байсан биш үү тэр хоёр чаа. Тийм. Гараа хөдөлсөнгөө юм болчихно. Наач бодлоо хаа. Энэ яагаад болохгүй? Тэр ингээ хамт байгаа хэрнээ болсоо. Одоо арич тас. Тэр бас нэг тэр хүн дотор тийм байт юм болоо. Тийм. Тэгэхээр ер нь яг нөгөө нийгэм даяар ямар амар нөгөө одоо секстэй холбоотой мэдлэг дутуу байгаа гэдг нь ер нь харагдаж байгаа байхгүй тий. Хүмүүс ер нь гэрлэхээсээ нааш ер нь хятадд ер нь секс хийн гэдэг айгу одоо бузар булай явдал гэсэн тийм нийгмийн норм байдаг байхгүй ер нь. Тэгэхээр тэр хандлага бол одоо баг багаар л өөрчлөгдөж байгаа. Гэхдээ л одоо энэтэй холбогдуулаад ярихад те манай Монголд ч гэсэндээ одоо хүсээгүй жирэмслэлт гэдэг юм уу эсвэл бол одоо бэлгийн замын өвчний тархалт те эсвэл одоо порноны донтолт байдаг ч юм уу иймэрхүү сөрөг зүйлсүүд яагаад бий болоод байна гэхээр бас энэ сексийн мэдлэг боловсрал дутуу байгаас болоод байгаа юм болов уу гэж бас бодсон л доо. Тэгэл одоо тэрийг нэмэгдүүлэхийн тулд одоо
Яг нээлттэй Дөрвөлээс чадаагүйгээс сууж болж айгүй их тийм хохирсон. Юу тийм чинь сэтгэл санааны болоод биеийнхээ одоо хувьд ч гэсэн огчоод хөл айгүй их баамж. Энийг ерөөс нууж хаагаад ах зүйл гэж бол ерөөсө боддог хүн болгол хийдэг. Ерөөсө хүнээс гарч ирэх бичлэг юм чинь тийм үстэй. Тэгээд нээлттэй. Тийм шүү дээ. Яг нийгэмд одоо гарч байгаа бүхэл тийм болохгүй бас байгаа юм уу те гэр бүл салалт ч юм уу гэр бүл салалт эсвэл одоо нөгөө юу гэдгийг хүчин те тиймэрхүү хэрэгүүд чинь ер нь яг секси мэдлийг буруу эсвэл ерөөсөө авч чадаагүйгээсээ болоод гарч байгаа айгууд буруу үрдэг ороод байгаа байхгүй. Тэрэн дээр бид нар ингэж зөв мэдлэг боловсрал олгож ийж гэр бүл салахгүй байх ч юм уу хэрхэн аж аргалтай хамт амьдрах ч юм уу те эсвэл яаж өөрийнхөө тэр одоо бүр хүсэж болохгүй байгаа хүсэл тачаалаа болиулж болох байх юм уу тийм аргуудыг яг ярьж өгч байгаа байхгүй. Тэгэхгүй бол нөгөө мэдгүй гараад ч гүйжчихвал те зэн Гүйж очоод энийг яхаа байлаа. Тэгээд хайр ойрцсон биз аа. гүйж очоод Ер нь зан. Чака. Яг угаасаа яг иймэрхүү юмнууд чинь ер нь секси мэдлэг аваагүйгээс ер нь айгүйх болдог зүйлүүд байхгүй юу? Миний бол. За тэгдэм байжээ найзуудаа. Одоо тэгвэл одоо өнөөдрийнхөө сэдвээр орё гэхгүй. Сэдвэрг орё. За хүмүүс тэгдэм байж. Тэгвэл тэр чи яаж хийдэг гэдэм бэ? Ямар байралтай гинэн ямар байралтай зогсгож иртэй юм бэ? Одоо Зичээг баамаг штэ. За нэгдүгээр төгсөн загас байрал байна. Окейгүй загас байна. үгсэн заагсан. Шүтрэж юу гэдэг. Өгсөн загас байрлал чинь одоо нөгөө нэг бие гармууд гаргах байрлал гэж болж байна. Чин залхуураа. Үгүй цаад ширтэх. Оотоолгоо. Гэтэ одоо нэг тийм юу тийм хийвэл хийсэн шиг хийхтэй тэрийг бол угаасаа нэг юм окей за гест дуус гэл амир дэшаа гівтэж байгаа юм шиг тийм байдлаар хийх бол угаасаа хийгээд чирэггүй тийм биз дээ. Эхлүүлээд чирэг. Тэгээд тэгж залхуураа яах юм. Амар ядарсан нөө. Бүр амар ядарсан байлаас хаяа өгсөн загас болмоор л шүү дээ. За та хоёр одоо ингэж нэг хүнтэй яалаа. Одоо та хоёроос асууя. Хоёроосаа. Нэгтэй хүнтэй хийсэн чинь ингээд өгсөн загас байрлалаар хөвтөд байлаа. Ямар сэтгэл төрөх вэ хамгийн их нээлжинд? Үгсэн загас шиг л мэдээ. Өгсөн загас шиг байвал. Үгсэн загас шиг байвал Тийм өгсөн Эрэгтэй өгсөн загас шиг байвал. Бас болно аа. Тийм тэгвэл лөө одоо шууд тэгээ асууж байгаа юм те. Шууд асуу. Яг сандраад байна. Яа тэгвэл угаасаа нөгөө яг Тэгээ яг тэгвэл яг тийм одоо байр нөгөө эмэгтэй нь яг секс хийх ямар ч тийм дур сонирхолгүй л байгаа л гэсэн үг л дээ. Гэсэн үг ч явах та тийм л байгаа. Учраас эрэгтэй хүний хувьд ч гэсэн баг зэрэг яг нэг секс хийхэд яг сэтгэл зүйн хувьд бол тохиромжгүй тийм одоо дур таашаалгүй те дур таашаал өдөөгдөхгүй тийм л байна гэсэн үг л те. Яг гэхдээ эрэгтэй хүн бол яг тийм байсан ч гэсэн яг үннийг хэлэхэд сэтгэл зүйн үед эмэгтэйгээсээ илүү одоо бэлгийн харилцаанд бол ер нь орж чадна л та. Тийм үү? Харин тийм уучлаарай тийм байдаг харин тийм эрэгтэй хүн жоохон тийм бид нэр жоохон тэгчгээд байдаг яг та нар тийм үхсэнгүй яг үгүй шиг юу гэчгөө одоо юу гэмдээ эмэгтэй хүн яг ингээ хүсэл сонирхолгүй байсан ч гэсэн эрэгтэй хүн чинь арай илүү нөгөө нэг одоо дур таашаалтай байдаг учраас хийх боломжтой. Гэхдээ мэдээж жирийн яг ингээ бие биенийхээ хүсэж байгаагаас илүү тэр мэдээж одоо бага л байна л да. Тийм ер нь бол миний бодож байгаагаар бол хэрвээ эрэгтэйгийнх нь ингээд одоо сэрлэн өдөөгдсөн тий сэрлэн хөдөлгдсөн байх юм бол үгсэн заасж байсан амьд загас байсан ч гэсэн тий ам оруулна. Ер нь бол зүгээр хамаагүй юу ч гэсэн хамаагүй. Тэр ч асууж загас шүү одоо бүр баг. Ямар муухай юм бэ энэ ч одоо. Ямар хүсчихэл хариул биш үү наадах чинь. Хэцүү байгаа. Тийм жоохон дургуул яг тийм тохиолдолд хоёр одоо жишээлбэл нөгөө хүүхэндээ хэлэх үү. Эй битээ өгсөн цааш шиг бид хоёр болоо. Юу гэдэг эрэгтэй хүн тийм бид хоёр бол шууд тийм бид хоёр шууд байдлыг гартаа авч яагаад битгий өгсөн цааш шиг байгаад байл гэж болохгүй юу гэлээ. Тэгж хэлэхгүй шүү дээ. Тэгж хэлэхгүй шүү дээ. Мэдээж хамаагүй гэж одоо жишээлбэл тавьж л байвал ямар ч гүг хамаатайгийн хувьд бол хамаатай гэхдээ яг одоо цаад талаасаа одоо өгсөн загас шиг гэдэг юм идэх муутай байх юм бол эрэгтэй хүн шууд одоо шууд болно гэсэн үг бас биш л байхгүй юу. Тэгвэл яг хөө мэдээж тэрнээс авах таашаал нь бол мэдээж
өөр бол байх тий. Гэтэ одоо бол яг нөгөө бэлгийн одоо болохоор яг бэлгийн ингээд боловсролтой одоо ингээд болоод ингээд бэлгийн амьдралд одоо сүүлийн одоо нилээ хэдэн жил. Тэгээд тэр яриач хэдэн жил одоо карьер хөөгөө явж байгаа хүний хувьд болохоор хэрвээ яг эмэгтэй нь үнэхээр тийм дур таашаалгүй одоо тий оршлон ингээ бэлэн болоогүй байх юм бол тэгээд одоо байж ах юм бол мэдээж байдлыг гартаа аваад яаж одоо эмэгтэйгээ өдөөх үү тий яаж бас сэрлийг хөдлөх үү ямар үг хэлэх үү тий одоо зөв шүү бараа аль газарт нь хүрэх үү яаж тоочны хийх үү гэдгийг одоо л тий сурцсан учраас тэрэн дээр ингээд амар сайн ажиллана. Тэрнээс биш энд одоо ямар ч мэдрэмжгүй тэр надад хамаагүй гэл уугатаас дайрдаг тийм одоо мэдлэггүй тийм бүдүүлэг үе бол өнгөрсөн шүү дээ. Залуучууд бидний үе тий. Гэхдээ тийм үе байсан гэдгийг сая битээр ихэнд нь ярьлаа. Тийм үе байсан. Одоо тийм биш ээ. Тийм бай. Одоо тэрнээс бол ичих хэрэгтэй хэрэг тийм байвал. Тэр чи одоо ямар амьгүй амтан байгаа шүү дээ. Тэр хүний чи амь оруулах хэрэгтэй байхгүй тий. Усаасах хэрэгтэй. 10 оноос сисийн өглөө. Баяргээ. Тэгэхээр хамаг одоо мэддэг чаддаг бүх туршлагаараа тэр эмэгтэйг бол тэр яг одоо өөрийг нь хүсэх те тэр одоо бэлгийн харилцаанд орох тэр наадлын оршлыг бол хамгийн сайнаар хийж өгнө. Тэгэл бие бинийгээ хүсэл хийвэл нь ч та сайхан зүйл болно шүү дээ. Тийм шүү дээ тий. Окей. За манай хоёр залуу ингэж хариулж байна. За ягаас асууя. Чи ингээл айгуу сайхан тярараа ингээл ховлоо яриад ингээл гэсэн чи нөгөө чигээд өгсөн цаг шиг ивчихвэл яах вэ? Би шууд уурлаа. Би шууд уурлаа. Одоо юу гэдэг. Эхлээд бол ямар ч гэсэн би ингээ өөрөө бол ингээ ажиллана шүү дээ нөгөөдөгтэйгөө. Ажиллана уу. Ажиллаад нөгөө өгсөн загснасаас ингээ сэргээхээ усмас цаа тий. Хамаг байдаг арга. Тэгсэн мөртлөө өгсөн загш хөвтөд байвал би шууд уурлаа. Чи хей надтай одоо ингээ тий би чамд ингээ амар хүч хөдөлмөр гаргадаг чи юм ихгүй байл тэгвэл боли ядаргаа яшиг гэд би бол тэгээд уурлаад ер нь шууд бараг хэлнэ ах гэж бодож байна. Би бас өөртөө гой таашаалмаар шүү. Тэгэхгүй би ингээм ямар ганцаархнаа одоо юу гэдэг өгсөн засаг амлуулгал юм хийгээд байлтаа шүү дээ тийм үстэй тэр чинь бас амар сонир шүү. Энд чинь хоёр хүний ер нь бол секс чинь бараг бас л ихэнхдээ хоёр хүний хийдэг үйлдэл. Тийм шүү дээ аль аль нь би юм болоо сэтгэл нашаалах хэвээр юм чинь тэрнээс биш зүгээр нэг нь зэвтэл заа зэгээс дуусах гэсэн байдалтай байхаар бол тэр чинь угаасаа нөгөө хийж байгаа хүн ч ямар таашаалах вэ тий амар юм дутуу за одоо нэр 100-аас тэд гэдэг шиг нэг юм айгуу тийм за болидөө за болчидөө гэж баг ингэж дуусах. Тэрний хонд бараг хийгийг байсан тэр. Тэгээд өөрөө өөртөө дараа нэг айгуу муухай мэдрэмж авч ирсэнс юу гэдэг нөгөө залуу нь хөдлөхгүй ч юм ямар янз бүр юм хийхгүй байл тэгэл би окей. Тэрний хон за зүгээр эртгэн шиг болоо тий. Яшиг. Өөрөө яасан дээр. Өгсөн загас тийм байт юм байж. Окей тэгвэл ингээд өөртөө мэдгүй одоо ингээд манайс сонсч ирсэн чинь би яг тэгдэг шүү дээ. Би яг өгсөн загас байрлаад үл хийд юм бэ гэж боддог хүн одоо бодож байгаа хүн байж болох юм тий. Одоо юу гэдэг секси тийм туршлагатай биш. Айгу олон тийм байрлалд орч үзээгүй хүн байж болно шүү дээ. Яа болохгүй гэж. Тийм хүмүүс хандаж юу гэж зөвлөмөр байна. Өөр ямар байрлалд орч үзээрэй гэдэг ч юм уу. Одоо нөгөө бүр айгүй олон өлгөр домгийн жимшигтэй олон жилийн өмнөх Камасутра гэж зүйл байна. Тэрийг бүх байрлалын турч үзэх хэрэгтэй юм уу? Эсвэл тэндээс өөртөө тохион олж хэрэгтэй юм уу? Юу нь яах хэрэгтэй? Аха. Окей. Тэгэхээр нөгөө яг зөвлөлтөө одоо ингээд мэдээж нөгөө эрэгтэй эмэгтэй одоо яг ингээд хосуудын донд ингээд бэлгийн харилцаанд орохлоор аль нэг нь яг хүсэхгүй байгаа, аль нэг нь одоо ийм яг сексийн одоо тэр үйл явцад одоо бэлэн биш байх үе байгаас амар их тохиолддог шүү дээ тий. Эмэгтэй нь ингээл эрэгтэй нь хүсээд идэл эмэгтэй нь хүсдэггүй тий. Эрэгтэй нь хүсээд идэл эмэгтэй нь хүсдэггүй ч юм уу ингээл ямар нэгэн байдлаар ингээд ерөө ийм байгаа тохиолдолд яг тухайн ингээ хүсэж байгаа хүн нь одоо яаж эмэгтэй хүнийхэн дур таашаалыг хөдлөх үү гэдэг тал дээр. Тэгэхээр нөгөө нэг одоо эхлээд нөгөө хэдүүлээ байрал ярих гэж байгаа тий. Одоо Камасутрагийн ингээл мянган байрал гэж зарим хүмүүс яриад идэг. Тэгтэл яг мянган байрал байдаг ч юм уу тий. Тэгэхээр яг тэр байрал бэлгийн харилцаанд байрал туршихаас өмнө яг сексологчдын одоо хэлж байгаагаар судалж хэлж байгаагаар бол ерөнхийдөө бол секс одоо бэлгийн харилцаанд орохын өмнө те байрал турч үзэхийн өмнө та хоёр одоо хосууд бол ингээд сэтгэл зүйн хувьд хамгийн ихэнд бэлэн байх хэрэгтэй байт юм байна л да. Нөгөө бэлгийн юм хямрал гэдэг зүйл одоо хүнд бий болохын гол шалтгаан нь эрэгтэйнч тэр эмэгтэйнч тэр аль аль нь яг бэлгийн харилцаанд ороход нөгөө хостойгоо сэтгэл зүйн хувьд харилцаа нь яг хэр байгаагаас айгуух шалтгаалж тэр нь бас яг өдөөгдгүү гэдэг нь айгуу чухал гэдэг юм. Ялангуяа эмэгтэй хүн бэлгийн харилцаанд орохоос өмнө одоо тэр найз залуутайгаа одоо ингээд хэрүүлийн маргаантай ч юм уу те шийдвэрлэгдээгүй тийм асуудалтай хад бол тэндээс тэгж их нэг тийм одоо те энэ залуутай одоо бэлгийн харилцаанд орё гэдэг тийм юу байдгүй юм бэ. Одоо тийм дур таашаал өдөөгдөн. Тийм шалтгаанаас болоод эхлээд бол
сексологчны одоо хэлж байгаагаар бол эхлээд сэтгэл зүйн хувьд аль нь одоо бие биендээ тий ямар нэгэн маргаан, ямар нэгэн харилцааны асуудалгүй байгаад тэгээд сэтгэл зүйн хувьд за одоо бүтээр яг тий одоо юм сайхан яг аз жаргал одоо юм таашаал мэдрэгч байгаа шүү гэдгээ хүлээмж зөвшөөрөөд тэгээд одоо өөрсдийнхөө яг бие физиологоор орж эхэлт юм. Тэгээд мэдээж биеэ одоо халаах хэрэгтэй. Байрлал одоо янз бүрийн мэдээж ингээ байрлал хийхийн өмнө бол одоо бие баг зэрэг нь халахс яг сунгалтын дасгал бишэлтэй мэдээж те нөгөө нэг төрөний ярьдаг нэг оршил хэсэг байгаа шүү дээ эмэгтэй хүн өөрийгөө одоо нэг баг зэрэг ингээд одоо яг бие физиолог бол өөр ингээд мэдэрч эхэлдэг сэтгэл зүгээрээ одоо ингээд яг секс хийх чинь гэдэг тархинд энэ ингээд мэдээлэл өгөө тэгээ нөгөө нэг допамин, эндорфин гэдэг нэг бодисууд ялгараад тэнгууд эмэгтэй хүний умаа хөндөй одоо те тэгээд эрэгтэй хүний одоо бэлэг эрэхтэй ингээд хөвчрөх энэ үйл явц ингээд эхлээд тэгээд одоо нөгөө хан нь одоо ингээд чийж байгаа шүү дээ. Тэгээд ингээд айл нь одоо тийм бэлэн боломгч бэлгийн харилцаанд ороод за тэгээд бэлгийн харилцааны явцад хэрвээ ингээд мэдрэмжээ одоо илүү одоо эмэгтэй хүнд эрэгтэй хүнд өгөхийн тулд одоо яг бидний яг ярианд орж байгаа те энэ Кама Сутра гэдэг одоо яг нэртэй одоо дэлхийн нийтэд одоо юм танигдсан энэ байрлалуудыг туршиж үзэх хэрэгтэй гэсэн үг. Яг одоо энэ хүртэл яг ийм болсон тохиолдолд бол байрлалуудад туршин. Тэрний наан нь бол ингээл одоо ямар бие үнэлэгч аваад ч юм уу те яг нэг бие бинийг өсөөгөө багт хийх юм бол энэ бол нэг тийм дур таашаалтай зүйл бол нэг яг болж аль та тий. Тийм надад бас саний бараагийн үнцэг маш их таалагдтал та. Тэгээ нөгөө түрүүн ариун нэгэн бас хэлсэн нөгөө яг одоо дуртай дургу секс хийхтэй биш те одоо тоон дээрээ биш чанар дээрээ бас илүү анхаарах ёстой юм болов гэж бас бодоод байгаа байхгүй. Тэгээд би бас нөгөө байралтай холбоотой мэдээ энэ төр уншиж байгаад энэ ч нэг юм судалгаа үзсэн байхгүй. Тэгсэн чинь энэ ч нэг болохоор ер нь нөгөө нэг frequency буюу одоо яг сексний давтамж яг нөгөө секснээс авах одоо satisfaction те одоо яг сэтгэл одоо ханамжийг тэр болон шууд яг ингэж хангаж чадахгүй. Тэгээ энэ ч хийсэн судалгаан дээр болохоор Францад 70% нь ер нь бол 7 хоногт доотл нэг удаа секс хийдэг гэсэн тийм судалгаа байсан юм байна л да. Тэгээд Америкт болохоор тэгсэн мөртлөө 70% нь 7 хоногт өдөрт ядаж 7 хоногт ядаж нэг удаа хийдэг мөртлөө 25% нь яг тэр сексээсээ ханамжтай байдаг гэсэн хариу өгсөн байна. Тэр 70% байсан. Тэнгуудлаа Америкт хийсэн судалгаанд болохоор 53% нь 7 хоногт ядаж нэг удаа секс хийдэг. Тэгсэн мөртлөө тэр 53-ын нь 48% нь одоо тэр хийж байгаа секстэй яг сэтгэл хангалуун байдаг гэсэн тийм судалгаас гарсан юм байна л да. Арай их хүн тий. Тийм тэгээд энэ судалгаанаас ингээ харахад ер нь секс гэдэг чинь те зүгээр ингээд хоёр махан бие уулзаал ингээл нэг хийгээл өнгөрдөг юм биш. Яг саний бараагийн хэлсэн шиг энэ ч одоо маш олон юм хүчин зүйлүүдээс шалтгаалж яг одоо гоё сэтгэл ханамжтай яг гоё секс энэс бий болж байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгээд ер нь бол одоо яг physical одоо тийм satisfaction тий бие физиологийн хувьд чинь бас сэтгэл ханамжтай байх хэрэгтэй шүү дээ тий. Тэгээд мөн одоо яг emotionally бас ингэж тэр хоёр хүн connect болж байгаа хэрэгтэй тий. Одоо муудалцаагүй ч юм уу эсвэл бол нэг нэгэндээ дотоод сэтгэлээ аялан талангуугаа илэрхийлдэг ч юм уу те. Эсвэл бол одоо нэг нэгэндээ хайр сэтгэлээ одоо үнэхээр яг тэр хүнд яг emotionally татагдж байгаа гэдгийг нэг нэгэндээ тэрүүгээрээ холбогдчихж хийж байгаа секс чи илүү одоо meaningful илүү утга учиртай илүү гоё секс болно гэсэн санааг бол энэчнээс би харсан. Тэгээд энэс цаашаа бол яг мэдээж сексийн маш олон байрлууд байгаа. Тэгээд түрүүний асуусан асуултан дээр яг би өөрийнхөө бодлыг хэлэхэд зөвхөн одоо яг томьёо шиг яг энэ байрлалууд одоо топ тэдэн байрлал энтер гэсэн юм бол байхгүй те. Мэдээж яг хамгийн түгээмэл байрлалууд бол байгаа. Гэхдээ яг тэр түгээмэл байрлалууд хүмүүсийн ихэнх нь тэрийг туршдаг байлаа гэд тэр одоо хамгийн сайн байрлал гэсэн үг биш байхгүй те. Үнэхээр зарим нэгэн одоо бие физиологийн онцлогоос хамаарат ч юм уу үнэхээр одоо эрүүл мэндийн шалтгаанаас хамаарат ч юм уу одоо нэг хосод бүр шаал одоо өөр байрлал бас тохирдог бас байж болно шүү дээ. Эсвэл эмэгтэй зөвхөн тэр байрлалаасаа одоо дур хандаг ч юм уу те. Тийм бас байж болно гэж бодоод байгаа байхгүй те. Тэгэхээр энэ секс болвол яг нөгөө яг юм тасралтгүй нэгнийгээ таних мэдэх discover хийх одоо аялал
гэх юм одоо тий. Тэгээ ер нь бол одоо жишээлбэл би одоо нэг хүнтэй ингээд танилцлаа гэхэд би тэр хүнтэйгээ ингээд одоо үнсэлцлээ, одоо хүзүүн дээр нь үнслээ, эсвэл одоо хөхөн дээр нь үнслээ гэдэг ч юм уу. Тэнгуут тэр эмэгтэй хүн ямар хариу үйлдэл үзүүлж байгааг нь би хараа. За энэ нь дуртай, энэ нь дургүй байна гэдгийг анзаардаг ч юм уу тий. Эсвэл сексийнхаа байрлалыг ингээд хийж явахдаа эмэгтэй тэр байрал дээр жоохон өвдөд, жоохон зөөртэй байгаад гэдэг би эрэгтэй хүн бас өөрснөө анзаардаг байх хэрэгтэй болов уу бодоод байгаа байхгүй тий. Тэгээ дараа нь тэр дургүй байрлалыг аль болох хийхгүйгээр аль болох тэр эмэгтэйд comfortable байдлыг үүсгээд тэгээд яг тэр аль алиндаа гоё тохирж байгаа яг perfect байрлалуудаа олж аваад эмэгтэйгээ яаж өдөөдгийг нь сайн одоо суралцаад тэгээд яг тэрийг одоо хооронд нь гоё хольцолж combination үүсгээд тийм тэр л одоо хамгийн одоо манай хүн Камасутра биччихлээ. Айгу онцыг бол гоё явж байна. Нөгөө юу юм бэ? Би нөгөө яг Камасутрагийн сая ярьсан чи яг бараагийн ярьсан дээр Камасутраг би ингэж боддог гэсэн аахгүй нөгөө юу гол ингээл те дан байрлал ингээл байд юм байх гэж бодохгүй юу? Ингээ дандаа ингээл янз бүрийн садар самаа юм бичээстэй ч юм уу. Тэгсэн чи үгүй юм байна. Хамгийн сонирхолтой нь юу байдаг вэ гэхээр яг эхний ирсэн дээр яг бараагийн хэлсэн шиг ер нь бол тийм байд юм байна. Одоо эрэхтэй нь ингэж одоо өөрийгөө бэлдэх хэвээр тэгэж бидээ хайртай байх хэвээр бигээ ингэх хэвээр одоо ядчил цагаан хэрэглээ солих хэвээр ч юм уу. Тиймэрхүү юм ингэ битсэн байд юм байна. Эхний хэсэгтэн заяа. Тэгээд тэр чинь ер нь бол баг хичээл юм байна шүү дээ. Яг одоо хэрхэн хайр хийх вэ гэсэн тийм одоо яг монголоор орчуулбал ном гэх юм уу. Яг тийм юм байд юм байна. Айгу буруу ойлголттой байсан байгаа хгүй бид нар ингээл Камасутра гэхээр нүрээ дараалаа юу юм балаа юу яриад байгаа тийм байрал маяг яадаг юм тийм юм үзэж тахтай байдаг ч юм уу гэсэн чинь үгүй энэ бол яг бараг ингээ хайр хичээл байгаа хгүй. Тэгээд бүр 200 мянган Христэс төрхийн 200 жилийн өмнө гарсан гэж байгаа хгүй. Тэгвэл тэр Камасутрад бас юу байсан бэ гэсэн чинь хоёр эрэгтэй хүн хэрхэн хийх тухай тийм хүртэл хэсэг бол байсан. Тэгээ би юу вэ манай дээр үеийн хүмүүс ч эртний хүмүүс ч аль хэзээ бас бодцсон байсан байж тээ гэдэг хүртэл харсан. Тэгээд надад бол айгүй таалагдсан. Ер нь бол Камасутра худалдаж аваад ашигламаар юм шиг санагдсан. Болцмаар нэг дүүр байгаад. Окей яг бас номын үзвэл айгүй ондоол юм байна. Камасутра намаас дахиад ширээний намаа болгоо ингээд ойр би одоо тэгмээр байна. хан дээр залцсан. Жаадаж мазалсан байж байгаа. Окей ер нь бол надад тэр айгүй таалагдсан. Одоо эхнээс гэн ч юм уу тий яг ингээх ястаа одоо эрэгтэй хүн ингээ гоё цэвэр ариун байх хэвээр мөстой ч юм уу тий яг юм гоё талаас нь зөвхөн шууд ингээд чи тэгэж унд одоо тийм байдлаар хий гэсэн биш тэгээд нөгөө нэг түрүүн бас байрлалын тоо ярьжсэн түрүүн би бас харж байхгүй гэсэн чинь 600 ер нь бол тэмдэглэгдсэн 600 тийм байрлал байд юм байна 600 ширхэг гэдэг юм юу гэдэг 600 байрлал төрлийн байрлал тэрнээс нэг сонирхолтой юм нь зөвхөн 5% нь одоо 5% хүмүүсийн 5% нь орон дотроо максимал 5 байрлалаар хийж үзсэн байдаг гинэ. Нэг удаа. Окей. Максимал 5 байрлалаар. Агүй нэг удаа. Амьдралынхаа хугацаанд 5 төрлийн байрлал. Тэр 600-аас 5 нь уу? 5 ер нь максимал 5. Үгүй нэг удаа юм байна. Нэг удаа юу? Тийм их үү? Максимум нэг удаагийн. За яг зүгээр. Нэг удаагийн секстэй 5 удаа, максимум 5 удаа. Тийм. Тийм бэ. Тэгээс энийг макс 5-ыг хэллөө. Нэмэлтээ discover хийлдээ гэж. За бид тэгвэл 5-3-аас нэг асуулт 5-3-аас бүгдээр ингэж чинь тустай хариулаарай за. За. 5-3-ын яг амьдралдаа туршиж үзэжсэн одоо хамгийн одоо экстрим одоо байрлалч яг юу байсан бэ? За хамгийн одоо гаж ихэн чааш одоо хүмүүсийн тэр болгон туршдаггүй ч юм уу те. Би хариулах уу эхлээд. Манай хоёр бүсгүй минь бодож те. За миний хувьд болохоор яг хүмүүс ихтэй мэднэ л дээ нөгөө энийг нэг монголоор орчвол нөгөө дүүжлүүр бишээ савлуур юу гэдэг тийм нэртэй. За нэг амар сүртэй биш ээ. За нэг амар сүртэй биш яг хэлхий бодох. Тэгээд ингээд яадаг вэ гэхлээр нөгөө сүсэсэг ачаа. Тэр нь яадаг гэхлээр тэрийг нь яадаг гэхлээр эмэгтэй нөгөө ингээд одоо миний ингээ хоёр хүзүүг эрэгтэйгийнхээ ингээ хүзүүгээр ингээд гараараа бариад тэнгуүтээ би ингээд ерөөхдөө ингээд одоо агаар дээр ингээд мордох байдлаар агаар дээр мордох байдлаар одоо хоёр гараараа хоньс бэлхүүсийг хоёр хөлөөрөө миний бэлхүүс ингээд тэврээд тэгээд ингээд одоо тэгж тогтоод тэгээд би ингээд одоо бүксийн ингээд ярьж байгаа. Бүксэн би ингээд хоёр гараар бариад зүгээр хүмүүс их төсөөлөлж байдаг те. Тэгээд нэг бол хан дээр жоохон ингээд налууд ивж байгаад эсвэл яг ингээд
одоо агаар дээр гэх юм уу те. Тэгж одоо тэр дүүжлэр Наач бас муухай ядармаар жоо хүчтэй байх хэрэгтэй. Гэх би яг үнэ хэлэхэд амар ядарсан. Турхал юу? Гэхдээ яг нэг тийм бас яг тийм туранхаа бас байгаагүй гэхгүй. Тэр үед бас тэгээд Гэхдээ яг агаар дээр ингээ байгаад би бол нэг амар удаагүй л дээ агаар дээр би агаар дээр яг удаагүй тэгээд яг ханд жоохоо ингээд налуулаад эсвэл жоохоо ядраад ширээ мэрэн дээр тавьдаг ч юм уу тэгээд тэрийг ингээ гүгөө тэрийг төшүүлж болно шүү дээ тэгээд эд материал тавьж байгаа. Хоорондоо тэрийг аль аль биеиндээ тухтай байдлаар тэгж хийсэн. Гэхдээ тэр бол амар тийм юу юм бэлээ. Хүнээс ингээд илүү ингээд нэг тийм юу одоо тийм мэдрэмж тэгээд хүч тэгж зарцуулж байгаа учраас хүн чинь аливаа нэг зүйл илүү мэдрэмж илүү хүч зарцуулахаар тэр нь ингээд илүү амттай нэг тийм эрэгтэй хүнд ялангуяа бүр нэг Хүч чадлаа илүү хүч чадлыг шаардсан ажил хийж байгаа юм шиг надад бол их одоо экстрем гэх юм уу тэр тийм л байна. Өөрчлөлтөө тэгээд итэ ер нь баг спорт хийж юм шиг. За фитнес хараа. Бараг жимт ч юм шиг тийм. Gym talk. Амар юм шүү. За арай нэг. Чи хэлчихээ. Тхүү аач. Ямар юу юм бэ? Экстрим цаашаа юм бэ? Бүр амар экстрим юм бол хийж үзээгүй. Экстрим юм дандаа экстрим газар хийж үзсэн. Тэгээ тэр чинь бас нэг өөр дугаар дээр орно. Тэгэхээр одоо ер нь миний одоо юу гэдэг юм хамгийн дуртай ч юм уу одоо юу нэг тийм байрлал гэж ярил. Юу вэ? Залуу хэрэгтэй, залуу гэсэн загс шиг хэрэгтэй. Тэгээ тэр үед болдог аахгүй яа. Тэнгүүд би ингээд дээр нь гараа ихтэй буруу хард суугаад тэгээд хотоогоод тэгээ хөлөө ингээд гараа ингээд хөлн дээр нь тавьж байгаа. Одоо шилбнийхаа тийм тавьж байгаа. Тэгээд тwerk хийдэг байгаа. Яа тэр би айгуу дуртай байрлалууд юм байна л нэг тэгээд залуу нь яг ялангуяа одоо миний таа засаг ч юм уу тэндээс ингээд айгуу чанга ч юм уу ингээд нэлээд чанга байх ёстой. Базах ёстой. Тий, ер нь амар чанга базах ёстой. Би тэрнээс бас жоохон ингээд надад бол айгуугаа санагддаг. Тэр бол миний дуртай байрлалууд ер нь бол нэг. Nice. Окей. Одоо миний би яах юм хийж үзэн экстрим байрлал ярих хэвээр би дуртай байрлал ярих хэвээр. За аль аль нэг хэвээр. Аль аль нэг ч гоо. Айгу дуртай дээ ямар. Хоёр юм ярьчих гээд байгаа байхгүй юу? Ми дуртай байрлалаас эхэлж ямаар байна. Бүр сонгож угцсан. Миний дуртай байрлал яг сууж агаад одоо юу гэдэг диван дээр ч юм уу те сандал дээр ингээд ихтэйгээ суулгаж байгаа. Өөрөө дээр нь гараад. Тэгээд тэр нүүр аман болвол миний гизээж авир байх хэвээр. Тэгээд зэгч зүр машиндаа тэгээд зүгээр янда. Тэр тохиолдол тий. Хамгийн их би яг тавихтаа яг тэгж дэжсэн байхгүй. Тэгэхээр ер нь энэ байрлал амар гоё юм. Яг би энэ байрлалаас үлээх таашаал авт юм байна. Гэдгээ нөгөө нэг мэдчихсэн гэх юм уу. Тэгээ одоо яг тэр бол зоолттой тавилдаг байл би нэвд. Гэхдээ тийм амар муу зан сургаад байдаггүй юу? Юу гэж? Одоо нэг жишээлбэл яг надад яг нэг тийм тохиолдсон байхгүй одоо яг нэг байдлаар хийгээд одоо бит хоёр яг доги стайлаар ингээ хийгээдсэн байхгүй. Тэгсэн чинь яг манай найз залууч гэсэн яг одоо яг тэр байдлаар ингээ тавиад би ч яг тэр ингээ яг таалагдаад эхэлсэн. Тэгэл бараг яг тэрийгэ хийжээч л тавьдаг заяа. Өөр байл тушаад ерөөсө тавихаа болцсон. Тэгэл яг ингээл төгсгөлдөн за одоо тэрийгэ хийгээд дуусгах ч юм уу тий. Бараг тийм болцсон байсан. Тэгээд надад бол яг тэр жоохон муу зан сурахчтай юм шиг бас санагдсан. Тэгэхээр бас илүү таашаал авчдаг. Креатив бас байх хэрэгтэй юм шиг байна. Байх юм шиг тийм. Миний хувьд бол юу гэж хэлэхээр юм бэ? Зөвхөн тэрнээсээ таашаал авдаг. Зөвхөн тэрүүгээр тавьдаг гэхээсээ илүүтэйгээр илүү хурдан тавьдаг байрлал маань гэх юм байна. Одоо юу гэдэг нэг хоёр нэг жоо яруу засаалаа ямар байна намайг амраа гэдэг намайг тэгээд орж ирэх юм шиг би ч яг 1 минут нүш 1 секунд дуусгав за тэр чинь би бодлоор яг нэг эргэтэй айгүйх таашаал өгдөг байрлал юм гэж би юу н бодсон энэ олон жилийн донд жаа эргэтэйчүүд ер нь жоохон залхах юм шиг байна тийм эргэтэйчүүд нь дээр нь гараад жоохон тwerk хийвэл тэгэл эргэтэйчүүд ер нь хайлаад урчт юм шүү нэг анзаарсан үгүй тийм үү одоо яг би бас тэгтээ тийм болов гэж бодсон чинь нийт одоо дэлхийд даяар хийсэн судалгаан дээр гэсэн чинь эрэгтэйчүүдээс хамгийн одоо дуртай таалагддаг байрлал гэсэн чинь яг доги буюу одоо яг артлаас нь хийдэг байрлал эрэгтэйчүүд хамгийн дуртай байдаг нэ.
Тийм үү? Би ядаж бас өссөн юм. Гэтэ шалтгаан нь юу гэж? Аха. Эхтэн хүн эмэгтэйхээ өөдөөс харахгүйгээр өөрийнхөө хүссэн одоо нөгөө нэг дүр төрхийг гаргаж яг нэг тийм өөрийнхөө байж чаддаг учраас гэж би Минийхт бодсон. бол яг санал нийлэхгүй нэ. Би бол одоо тэр хүний тоонд орохгүй юм байна. Доогийн тоонд уу? Чи ер нь дэлхийн хүний. Би яг дэлхийн хүний дунджаас дээгүр юм уу доогуур аль нэгэнд нэ. Минийх болохоор яг тийм биш. Би яг манай бүтээр одоо нөгөө нэг бүгдээрээ л одоо бид дөрөв чинь дөрүлээл одоо бэлгийн одоо юу гэх юм амтрагчтай одоо байгаа штэ тий. Ингээд одоо тэрийг бас зарлах нь ч бас хайшаа. Ингээд яг зүгээр ер нь бол ингээд одоо доогийн байдалд эмэгтэй хүн бол тэдүүлийн тийм дуртай байдаг гэж би бас боддгоо байхгүй юу. Эсвэл надтай одоо тэгж таарсан байдгүй гэхгүй. Тэгээд юу гэхээр надад ч гэсэн тэр нэг таалагдв. Яг л бүсгүйхээ одоо ингээд царайр нь харахгүй одоо тэр чин амар гоё дур таашаал авах юм бүх юм цаашаа арчлаа шүү дээ тий. Тэгснээс яг ингээд өөдөөдөөсөө хараад ч юм одоо түрүүн ариуныгийн хэлдэгтэй одоо яг одоо цээж хэсэг нүрийн хэсгийг ч хараад тэрнээс бас дур таашаал мэдрэмээр шүү дээ. Үндсэн байрлал ч юм уу тий. Яг үндсэн бас биш яг нэг тийм хоёул одоо side by side гэдэг шүү дээ тий. Яг аль тал нь бие бинийгээ харсан ч юм уу эсвэл ингээ хоёр бие бинийгээ тий бие бинийгээ арай одоо хөвчж байгаад өөдөөдөөс харж байгаа юм уу? Хөвчж байгаад өөдөөдөөс харсан, босоогоороо өөдөөдөөс харсан. Дандаа өөдөөдөөс. Ер нь босоод юм дуртай юм. Тийм юм байна. Ер нь экстрим. Босоо бараа шүү. Яа. Тийм тэгээд байж нөгөө ариуныгийн сонголтын хоёрыг үлдээгээгүй. Өө тийм шүү дээ хоёр дахь нь. Яг математик юу. Extreme. Хамгийн экстрим байрлал гэд би ингээ бодсон чинь надад хамгийн түрүүнд нэг байрлал орж ирж байна. Яг яа тэрийг одоо яаж тайлбарлана? Бүр тийм амар Нүдэ экстрим. анадхи Ингээд ор байла. За Орон дээр биш. Хорон дээр биш ээ. Ингээд биеийн хэсэг орны ингээд юу гэдэг ингээд уруу унжаад толгоо ингээд нөгөө нэг газар одоо ингээд байгаа. би барыг мэдчихлээ. Тэгээд ихтэй ингэж нөгөө нэг ихтэй ингээд одоо орон дээрээс барьж агаад одоо ингэж нэм хийж исэн. Тийм байл хамгийн экстрим санагдаж байна. Гэхдээ тэр амар одоо юу гэдэг яа би ингэж явчлаа ярих юм да амар гүн орж исэн тэр бүр айгүй гүн орж исэн. Тэгээд бүр аймага таашаалтай байсан уу гэвэл үгүй зүгээр яа таашаал авсан. Гэхдээ тийм гоё бол байгаагүй тэр байл. Тухтай байгаагүй юу бас. Тухтай байгаагүй. Яа тийм ээ тий. Эмэгтэй хүн харин яг хамаг цусмус ингээд дайрх руу юу штэ тахаа чи бүр ингээд толгой малгай хэрэгцсэн. Юу нөгөө нэг 3 секунд. Бүр ингээд зовж идэг бай би минь чангалж гацсан. Улаан болцсон. тийм яа би ичээд байна. Одоо нэнэ яасан нэнэ яа. Миний экстрим. Нэ мөм. Тэг би ярин яагаад ингэж асуусан гэхээр би өөрөө ерөөсөө тийм экстрим юм ерөөс туршиж үзэж байгаа юм блэ. Оо юу вэ? Хариулт болоо гэж. Миний одоо хамгийн экстрим гэх юм бол одоо ширэн дээр эмхтэйгээ тавьж байгаад их ч одоо экстрим үү? Экстрим надаас асууж байгаа гэсэн. Экстрим одоо надтай л одоо хамгийн экстрим. Тийм одоо эмхтэйгээ яг ингэж өргөж одоо ширэн дээр гаргаж байгаа те. Эмхтэйгээ нааш нь харуулж агаад тэгээ одоо цавныхаа хэсгээс нь барьж агаад өөдөөдөөс харж байгаа тийм гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэр л юм уу да. Дуртай байрлал гэх юм бол одоо халбган байрлал гэдэг шүү дээ те. Аха. Нөгөө яг эмхтэйгээ цааш нь харуулж агаад ингээд нөгөө нэг эмэгтэйгээ цааш нь харуулж байгаа. Цааш нь харуулж алай. Ямар амар юм бэ? Цааш бол үнэхээр энэ бүр амар экстрим байсан биш үү те. цааш нь харуулж байгаа заавал хийдэг те. Цааш нь харуулж байгаа. Окей. Би нөгөө ойрт айгу нөгөө юу сонсож байгаа байхгүй нэг алан малтай тэр подкаст сонсож байгаа байхгүй. Тийм баха. Тэгээд юм ингээ ойлгохоор дандаа тийм утга болно. Окей. цааш нь харуулж өгсөн цаас болгож байгаа. Жинхэнэ утгаар. Яа, за айгу мохоо нэчлээ байна. За энэ хэсэг яг хэсэг шүү байна. Хасгаа. Доочлаа яа. экстрим гэж бодсон чинь би бас нэр экстрим юу хэлээ. За, окей. Тэгвэл энэ хооронд би нэг асууж танаас. Магадгүй ингээд нөгөө нь ингээд гүйлгэж ингээд Камасутра ч юм уу яг энэ талаар ингээд яригээд ингээд нэтээс ингээд хайхаар мэдээж та бас хэдэн байрал харсан л бах те. Хамгийн турч үзмээргүй санагдсан байрал байсан уу? Турч Одоо энийг бол бүр хизээч үгүй гэж бодмоор.
байлгүй яах вэ? За. За надад бол нэг туршиж үзмээргүй юм байна гэсэн байрал бол байгаагүй. Туршиж Энэ бүр хизээч байх боломжгүй дээ гэмээр тийч хэлмээр байж байгаагүй. Байсан. Надад бол байсан тий. Заяад байна уу? Заяа эхлэх ярих уу? Байна. Надад байна. Нэг байрлалсан би тэрийг бүр харчаад за энэ бол надад бүтэхгүй. Одоо тэр Камасутра юуг харахаар нэг бол ингээ балет чинь яг ер нь тиймэрхүү хүмүүс зориулсан юм шиг санагдаад байдаг байхгүй яагаад гэвэл ингээ харахаар миний хөл ер нь бол ингэж аасахгүй нэг тийм байдлаас авахгүй залуун зогсоо тэгээ эмэгтэй нэг хөлөө ингээ хоёлоо зогссон тэгээ нэг хөлөө ингээд залууынхаа ингээд одоо мөрөн дээр тэгээ тэр бол хизээж надад бол ингээ хизээж болохгүй ингээд амар шүрмж болохгүй миний шүрмөс чадахгүй хүлж угаасаа хүрхгүй. Тэр бол бүр хизээч ингээд нэг төсөөлөгдөхгүй тий. Ерөөсө болохгүй чинь бас өндөр намрын асуудал байна шүү дээ. Залуу надтай өндөр намаараа ойролцоо байж нэг боол төхөж очно гэхээс амар 2 м өндөр залуутай очихгүй өндөр суултны очилцаа. Нэрээ тэгэхгүй бол тэрийг би харчаад за арай энэ бол биш ээ гэж би бол тэгж бодсон. Надад бол тэр бол хизээч болохгүй. Надад бол болох баха. Тэр чинь бол суулгаж байгаа. За суулгах юм дээр. За суулгаад суулгаж байгаа. Суулгаж би хүлээд хийж тавих юм. Тэгсэн ч болохгүй. Миний хүл гар тийм үү. Өмнө би ингээд 15 минутын ингээд дасгал масгал өөр мөрөг халааж маглаад юм уу яа. Жижиг яа нүгээс шууд аазаг Начаас экстрим сонсогч. Яг нөгөө Камасутрагийн уусаа яг юм байрлалуудыг туршиж үзэхээс өмнө бие бас нэлээд юм сайн халаагаагүй тохиолдолд эндээс нөгөө нэг хүмүүс ингээд одоо бэлгийнхаа одоо энэ байрлалыг ингээд сольж үзэж явах хүмүүс бас жоохон бэртэл гэмтэл авд юм байна л да. Одоо сайн заяаг хэлдэгчлэмтэй ингээд хөл мүлээ хамаагүй бас ингэж өргөөд те. Тэр хооронд сайн одоо яг нөгөө нэг тэрийг ингээ уян хатан байдлаар ингээ сайн ямар сандал эмгтэйчүүдтэй одоо йог гэдэг ч юм уу те нөгөө ийм янз бүрийн одоо ийм дасгалууд хийдэг шүү дээ. Уян хатан байдлаа сайжруулбал бас тэр чинь юу байдаг юм бэ? Байрлал туршиж үзэхэд тэр нь бас их юу байдаг юм бэ? Одоо нэмэртэй гэх юм уу те. Тэгвэл тухайн хүн ч гэсэн эрэгтэй хүн ч гэсэн нэг тийм шин содон өмнө бас тийм таньж мэдээгүй өөрт нь илүү одоо тухтай хэрнээ эмэгтэй хүнээс одоо таашаал авдаг ч юм уу. Тэгээ миний хувьд ч гэсэн одоо тийм бүр туршиж үзмээргүй тийм байрлалууд бол яг ингээ харж байхад угаасаа тийм эрэгтэй нарай илүү нэг тийм эвгүй одоо нэг тийм одоо биеийн нуруунд ч юм уу тэгээ хөлд гэдэг ч юм уу те нэг тийм тухгүй харагдажсэн тийм байрлалууд байсан л да одоо эмэгтэй түрүүний нөгөө заяаг хэлдэгсэн одоо баг аас суудсан зөө. Тэгээ яач аас уух юм те яач би одоо аас уулах юм те. Тэгээд тэгснээ ингээд доороос нь ингээд нуруугаа амар ингээд дээшээ хотоолгоод нэг амар эвгүй байрлалсан. Тэр нэг урлагийн л одоо нэг тийм зураг шиг л тий уран зураг шиг. Тэр бол комон тий би бол яг бас яг тэгж чадахгүй ч бас хайшин тий яг тэгж тийм хүсэл сонирхол чадахтай бас. Гүрээ чадлаа. Гүрээ тэр бол илүү нэг тийм одоо юу юм шиг байна нэг тийм илүү нэг тийм бүтээлч хүмүүнд зориулсан тий илүү нэг тийм урлагийн нэг мэдрэмж өндөртэй тий. Тэр чи яах ёстой юм шиг байгаа маа. Одоо нөгөө ярьдэн штэ хосууд ингээд нэг жоохон ингээд секс ч юм уу ингээд нэг жоохон уйдгартай ингээд болоод ирэнгүү тий. Хайраа ингээд хоёлаа тийм байрал туршиж үзэж юм уу тий. Тэгжээч нэг тиймэрхүү одоо содон байдлууд юу н болох бах гэж би ер нь бол бодож байна. Ингээд номоо ингэж гаргаж ирж байгаа ч юм уу тий. Өнөөдөр хоёлаа энийг туршиж үзье юу гэж бодож байна. Эсвэл орой хоёлаа энийг туршиж үзье чи ингээд одоо юу гэдэг өмнө дасгал хийгэрэй ч юм уу тий. Жохон ингээд өмнө ярихгүй болвол одоо тэрнээс ч байнга ингээд яг би яг ийм Камасутрагийн ийм байдлуудыг хийж үзэн тийм болохоор би йоганд явах хэрэгтэй ч юм уу. Тиймэрхүү юм ер нь бол байхгүй бах гэж бодож байна. Нэг юм аль нь ингээд гоё ярьж хийвэл тий. Ингээд энийг хийж үзмээрэн юу гэж бодож байна. Хоёул ингээд тушаад үзгүй тий. Тэгээ болол тэрлээс болохгүй бол ингээд цаана зөндөө ахиад 500 600 байлаа. Тэрийг бас туршиж үзэж олно. Тэр нэг юу тоглоом байд юм бэл гэж тий. Ингээд нөгөө нэг юу яаж агаад сонгодог дундаас нь одоо ингээд нэг юм аппликейшн хүртэл юм байна. Тэг ингээд байж байгаа өнөөдөр одоо алийг туршиж үзэхгүйгээ нэг шок гэлдэг нэг нь гараад өгдөг. Тэгсэн чинь нөгөөд ч гараад ирлээ яг. Хөлөө өргөндөө. Тэгэл үзэн ш тэгэл үзвэл болол болно л за. Хөгжилтэй байх юм шиг. Аацгаас салгаад чамаагүй. Яа за. Надад нэг асуулт байна гурваа. За.
Ямар их асуулт. Нэг л асуулт. Машаа. Гомцсон байд. Та нар угаасаа битээ асуусан ч би асуудаг. За юу вэ? Анхны секс дээр за одоо жишээл нөгөө хос хоёр өмнө хийж үзэг байж анхныхаа сексийг хийлээ. Тэгсэн чинь ингээл нэгэн санаачлагыг амар гартаад одоо жишээл та хоёр заяа. Та хоёр ингээл нэмэгтэй донцсон чинь ингээл нөгөөх чинь бүр ингээл за одоос одоо юм байрлаа. Одоо тэгэн мэг юм гэдэг хамгийн анх төрсдөгдөл ямар байх вэ? Тэр хоёулаа анхных юм уу? Тий. Үгүй тэр эмэгтэйтэй хийж байгаа хамгийн анхны секс. Та хоёр хоорондоо хийж байгаа анхны секс. Тий. Тэгсэн чинь эмэгтэй нь хитрхийг санаачлаг гартаа аваад тгий ингийн ийм байдлыг үзэн энтергээд тийм одоо үл гаргавал эрэгтэй хүний үед яг ямар санагдах вэ? Одоо яг хуучинсаг үзлэр бол одоо ямар сурцтай охин бэ гэдэг ч юм уу те тиймэрхүү байдлаар хүлээж авч магадгүй. Гэхдээ би бол одоо хүлээж авах нь хэр их байгаа вэ? Ихийг нь тэгж хүлээж авах гэж би бол бодож байна. Гэхдээ миний хувийн зүгээс бол би бол яг тэр хүний гаргаж байгаа effort-ыг бол үнэлнэ л гэж бодож байна ямар ч гэсэн. Яг энэ хүн одоо надтай хийж байгаа сексээ одоо яг амттай одоо яг гой байлгах гэж ингэж их effort гаргаж байхад те. Би ч гэсэн одоо тэрийг хүндлэх хэрэгтэй гэсэн байдлаар л хүлээж авах. Өстэй л гэж бодож байна. Надад бол тэр чинь харин ч илүү юу юм шүү. Илүү л одоо баярлууштай хүлээж харин тий авах юм шиг санагдаж надад л илүү эерэг байдлаар байрал олон байрал тусаал эн чинь бие биендээ л одоо бие биенэл одоо дур таашаал өгөх гэж байгаа зорилготой хийж байгаа юм чинь тий. Тэгэхэд бол тэгэл окей гэл би бол амар нээлттэй хүлээж авах. Тэрийг тэгэл гэж мэгэл баг ингээл хөдөлгөөнгүй байснаас тэр нь тэгээ санаачлагтай байгаа нь илүү харин ч тийм баг өдөөж өгөх баха. Миний хувьд бол тэгээд тэр эмэгтэй хүн тэгж их санаачлаг гаргалаа гэдэг нь одоо жишээлбэл тэр эмэгтэй хүн одоо явдалтай гэдэг ч юм уу тийм бас байх албагүй байхгүй тий. Тэр хүн тийм мэдлэгтэй хүн болж байж болно шүү дээ тий. Тийм шүү дээ. Тий. Ямар ч үж болно тий. Би бол ихтэй шал өөр бодолтой байна. Одоо миний хувьд одоо яг өөрийнхөө туршлагаас л ярил л да. Би бол яг ихнийхад ч юм анхны шуурн гэж хамаг байдаг одоо юу гэдэг хамаг байдаг нууц нандин юм аа. Хүзээр гарахгүй ер нь угаасаа ихний ер нь бол юу яадаг ч гэсэн одоо болдсон шүү дээ. Ер нь бол айгуу гоё хоёлоо хүссэн байгаа. Тэм тохиолдолд миний хувьд бол 3 байрал бол хангалттай яадаг л угаасаа айл нь хүссэн тэгэл айгуу гоё чаддаг гоё 3 байрлаа хийж л да. Тэгээд бусдын ингээд гоё үлдээл та дараагийнхаа юунд уулзалтан ч юм дараагийнхаа шөнүүдтэй тэгвэл бол нэг шөнө ингээд хамаг 10 юм үзүүлчдэг. Тэгээд байхгүй. Гэхдээ 10-ыг үзүүлсэн цаана 590 шүү дээ. Тэр чинь бас судлах гэж мөө юм байна шүү дээ. Бас тийм ээ нээж олох гэж. Зарим нь болохгүй ч юу. Би бол тэрэн дээр яг одоо шууд ихний хамт ингээд унтсан одоо ихний шөнө бол яахгүй. Одоо бүх заяа бол нээхгүй байх нь. Гэхдээ өгсөн загас байрлаа. Гэхдээ өгсөн загсаар дуусахгүй. Өөртөө таашаалтай айлаланда гоё байлгаа. Тэгээд яг нэг юм 3 ч юм уу 4 байлаа. Тэгээд айгу. Яг цайны 3. Уус нэг юм болчдөг штэ. Цайны. Цайны зөндөө байна. Орын санд маа өндөр гэж үгийч. За яг цайны хэд вэ? Бид нар яг тоогоо хэлээ авчи. Цайны 600 601 мэг болох. Цайны 600 кофений 400 ингээм ягаад вэ? Вау. Камасутрыг давцсан гэж байна. Монголд ер нь гэхдээ тийм ном байд юм уу? Одоо Камасутра шиг яг тийм Монгол хэл дээр Камасутра байд юм уу гэж үү? Байхгүй хаа. Монгол хэл за окей хоёр асуулт юм байна. Монгол хэл дээр Камасутра байдгүй эсвэл нөгөөх нь болохоор яг Камасутра шиг тийм ном Монгол байдгүй. Камасутра бол монгол хэл дээр бол ялгаад нэг нь монгол хэл дээр байхгүй. Монгол хэл рүү орчуулсан. Нэг нь болохоор монгол хүндээ зориулж хийсэн, зурсан, бичсэн. Монгол хэл дээр бичсэн ном байдаг. Тэг монгол дээр хэлний өрөөний одоо утга гаргаж байгаа ном маань байна. Мянган байл. Нэгэн байрлал. Мянган шөнийн байрлал. Монгол дээр байхгүй хаа баг. Нөгөө миний юугаар болохоор яг нөгөө монголчууд яг нэг секслогч гэдэг тийм мэрэгжил төдийлөн яг одоо яг олон улсын төвшөнд бол сайн хөгжөөгүй нэгдүгээрт яг одоо суралцж байгаа төгсөөд ажиллаж байгаа хүмүүс байгалах л та. Тэгээд яг зүгээр бэлгийн боловсрал гэдэг ном бол байдаг. Тийм. Яг тэн дээр бол ингээ байрлалууд яг бүтэн ном нь тэр жигтэй байрлалын тухай заагаагүй ч гэсэн яг ингээд
нэлийн ингээ бие агуулсан, физиологийн тэ тэнгуүтээ яг стандарт одоо ийм 10 байрлал гэдэг ч юм уу тэ тэрийгэ тайлбарсан зураг хөрөгтэй бол би тийм ном бол уншаа, тийм номнууд бол ерөнхийдөө бол байдаг. Гэтэ юугаар бол тийм ховор байдаг. Одоо нөгөө нэг тийм интер ном дээр ч юм уу нэг тийм бестселлер болохоор ч юм уу ингээд олон нийтэд ийм хүрэлцэхээсээр биш нэг тийм яг энэ мэрэгжлэр суралцж байгаа хүмүүст зориулсан тийм одоо онлайн түвшний тийм номнууд бол ерөнхийдөө бол мэрсэр байдаг. Гэхдээ тэрэн доторх агуулгадж байгаа мэдээлэл бол төдийлөн тийм их бол бас биш. Илүү нөгөө тийм онол талдаа л байдаг. Яг мейнстрим одоо хүмүүст зориулсан тийм ном бол. Тэгэхээр бол яг дөрвөлийнхэн ярьж байгаа шиг тийм одоо яг тийм гарын авлах шиг тийм дэлгэрэнгүй тэгээд яаж дур таашаал өгөх вэ гэдэг тийм ном бол одоогор бол миний ойлгож байгаагаар бол тийм бол гараагүй байгаа. Олон нийтэд зориулсан ойлгох туц гэдэг ч юм уу тийм ном л. Би сая яг чамайг ярьж байгаасаа бодлоо л да ер нь байрлалыг бид нар яг яаж сурд юм бэ те ингээд би ингээ өөрийгөө бодохгүй би ер нь яаж байрлалуудыг сурсан болоо гэд. Тэгээд түрүүн бас нөгөө энэгийн подкаст хийнэ гэж байхдаа Камасутраг үзгүй. Тэгсэн чинь аль хэзээ нөгөө үзэхээсээ Камасутраг үзэхээсээ өмнө тэр байрлалуудыг баг хин ингээ туршаад үзсэн байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингээ яг өөрсдөө зүгээр яг секси хойд ингээ сураад яваад байдаг бах те ингээл хамтраач ингээл яаж ингээд туршиж үздэг юм уу ч юм уу тэгдэг байх гэж би сая бодлоо. Ер нь заалгадаг байхаа тий. Заалгад юм уу? Ер нь эрэгтэйчүүд чинь бол ер нь порноноос за ер нь порно л порно үзээгүй эрэгтэй хүн бол ямар байрлалаар хийх тийм креатив сэтгэлгээ байхгүй юм гэсэн үг. Гүү нөгөө яг ийм байгалийн нөгөө инстинкт байгаа л да. Одоо нөгөө амтэн хүртэл яг юугаа одоо хийхийг суралцдаггүй шүү дээ. Тэр чинь суралцдаггүй ч явахтай нөгөө байгалийнхаа зөнгөөрөө хийдэг гэсэн үг. Тэгэхээр тийм мэдээлэл аваагүй ч гэсэн байгалийнхаа зөнгөөр л ер нь бол хийн л дээ. Нөгөө нэг хамгийн анхны нэг уламжлалт байрлалаар гэдэг ч юм уу тий. Уламжлалт байрлал ч гоё ш. Та нар яач гэдэг. Яг уламжлалт байрлал мэдээж классик л да. Классик байрлал байгаа. Тийм шүү дээ. Тэр уламжлалт байрлалыг дундад зууны үед яг нөгөө одоо Roman Catholic одоо шашин тий католик шашинд одоо үндсэн байрлалаас бусад байрлалаар одоо секс хийхийг нүүл гэж үздэг гэсэн гинэ. За. Тэгээд хүмүүс ерөнхийдөө тэр одоо тэгээд тэр байрлалыг одоо яг үндсэн байрлал гэж нэрлэдэг. Тэгээд англи хэлний талаар нөгөө missionary position гэж нэрлэдэг тий. Тэгээд missionary гэдэг чинь болохоор нөгөө шашны одоо ингээд даалгавар авч ийш тийшээ аялж явдаг хүмүүсийг хэлдэг тий. Missionary гэдэг. Тэгээд нөгөө өмнөд Америкийн одоо уугуул иргэд тэгээ нөгөө Европоос ингэж missionary хийж ирж байгаа хүмүүсийг шоглоод тэгээд ийм missionary байрлал гэж одоо тэд нар болохоор шашныгаа дагуу зөвхөн тэр одоо уламжлалт байрлалаар секс хийхтэй гэсэн тийм үзэлтэй. Тэгээд тэр уламжлал тэр нөгөө уугуул хүмүүс нь болохоор тэднийг хараад тэд нар зөвхөн ийм байрлалаар хийдэг гэж одоо жоохон шоглох маягтай гэх юм уу те. Тэгээд ийм missionary байрлал гэж анх нэрлэжсэн юм байлээ. Тэгээд ер нь бол энэ missionary байрлал бол ер нь бол яг хүний яг одоо чиний саяны хэлсэн шиг нөгөө байглаасаа ингэж хоёр хүн ямар ч байрлал мэдгүйгээр хоёр хүн уулзсангууд ер нь яг тэр байрлалаар л секс хамгийн түрүүнд хийдэг гинэ. Тийм. Би ч араас нь очил хийж тийм байх гэж бодчих байрлалаа. Тийм амтан болохоор амтан бол яг араас нь гэж байгаа. Царайг дарснаас ингэ. Гүү. Сандарч байгаа юм. Сандарч гээд ингээ хойлоо ингээ амирыг бий байгаа. Өөрөөр ингээ тоглолтгий шүү. Яа. Инээдтэй. Тэгээд сонирхолтой байна надад ч. Гэтэ би ингэж анзаарсан шүү дээ. Одоо жишээл тэр 600 байрлал гээд байгаа хэдий боловч заяа. Ерөнхийн нэг үндсэн нэг юм окей, өсрээд нэг 10 байрлал байх шүү байгаа. Хевтэгээс нэг босоогоос тэгээ юу гэдэг одоо нэг байрлал тий. Агаал нэг ч юм уу тий. Гэтэ тийм жоохон өөрчлөлт нэг позишн одоо юу гэдэг нэг юм байрлалууд явцсан байгаа байхгүй. Одоо жишээлбэл дээр нь нэмтэн гараад хийлээ гэхэд нэгнийх нь хөлн нугларангууд дахиад нэг өөр байр. Нэгнийх нь баг гар нь нугларангууд дахиад нэг өөр байр ч юм уу тий. Эсвэл жоохон хазаагууд нэг урагшаа болгонгууд нэг хойшоо болгонгууд нэг болчихж байгаа. Окей, нөгөө нөгөө тийш харцуулаад дахиад нэг хөлөө нуглуул нэг гар өөр. Очоод нэг гоч гоч.
гэж баг 600 болгосон юм шиг. Ингээм бол бараг наа чи Ингээд сайн ихэд байна. өсрэл нэг тийм хитгэл л байгаа юм шиг байна тий. Үс нөгөө байгаан юм дээрээ баяжуулаад явчихж байгаа байхгүй. Тийм. Уламжлалыг чинь бас ингээл доор нь дээр ивлээ тэгэл дахиад нэг өөр байл тэгэл эсвэл Хотоож өгвөл уламжлалаа ширээн дээр ивлээ ингээл дахиад нэг байл чинь уламжлалаа одоо өөр юу Усан дийлээ нэг. ингээ явчихж байгаа байхгүй. Үгүй усан хийж болд юм уу? Хийж болчих шүү дээ. Усан дотроо. Үгүй ингээд мань тариад шүү. Тийм үү. Одоо басан мэсэн. Аса яа даа нэг паблик газар мэдээж хийхгүй. Ого хийсэн хүмүүс байна хийгээд хийсэн. Тэг яг болно л Хөлөр доо. оройд болохоос шийдгэлтэй. Болно гэхдээ яг Усан нөгөө дотроо мэдгүй ийгүү шүү дээ. эрүүл мэндийн хувьд болохоор нөгөө эмэгтэй хүний нөгөө яг хийж явах явцад тэрнрүү жоохон яг бохир орох магадaltaй л гэж үздэг болохоос биш үл ян хийж болно л доо мэдээж. Тийм. Тэрэн дээр л анхаарч байвал. Тийм шүү дээ. Ер нь бол хязгаар яг тийм тогтсон Тэгээ хамт усанд орж явахдаа ч юм уу шүршүүрт орж явахдаа ч юм уу тэгэл хийцгээ шүү дээ. Одоо харин надад нэг асуулт байна. За. Одоо миний ээлж. За. Суугач. Чи асуугаад өстэй нэг түм. За тагалж лээ шүү дээ. Ингэж агиухан ярьдэн шүү дээ. Эрэгтэй хүмүүс дийлэх нь тийм нууцхан хүсэлтэй байдаг гинэ. Ер нь бол юм балет хийдэг. Нугардаг хүүхнүүдтэй унтаж үзэх. Хоёр тэрний тал дээр үү тийм хүсэл байдгүй нууцхан хүсэл. Нууцхан биш ил шүү дээ. Нэнийх бол ил юм байна. Тэг би бодож байсан. Тэг би яг нөгөө тийм хүмүүс чинь ингээл бүр нугларч хурж ирэнгүүт бас бүр салтаан доогоороо толгойн гарч ирж байна. Тэр айгүйгүй тийм. Яг яах юм бэ? Нэг тийм зүйл төрдөг гэсэн. Одоо манай Чи одоо ингээд араас нь ингээ хийжсэн чи доороос харж байгаад. Доороос инээч харж байгаад. Хөдөлгөөний нэг орж. Юу одоо тань? Хүмсээ ч бодаад юм. Даа. Цагаа хэмнэ. Чат магтсан сууж. Гонмор юм бэ. Наан зүгээр авчиж өгөө. Тэгээд ахтай. Тэр нь зүгээр алаад байна гэж бодчих. Доор нь хомсоо удцсан сууж байна. Бара яа дээ. Бара тэгж бодд тийм үү? Би яг сая яг тэгж асуусан. Би яг тэгж бодож байгаагүй юм байна. Тий. Чи ер нь хүмүүсийн тэр тундаж мөн. Харин би яг өөр. Тэр Монгол. Цэвэр яг өөр хүн байна. Дахных юм уу? Энэ дахныхаа. Тэгээс тоглож дахиж юу да. Дахных юм уу гэд заяаг бас би хаяа явуулдаг байхгүй. Та дахных ингээд тэгэхээр зэрэг хүмүүс доор 8 реакцлж орж ирнэ. Дархан байцгаар яачаад байгаа. Яс юу юм уу? Тэр хүмүүс нь дархных юм багтаа. Тэг яг би бол нэг яг тэгж балет чинь тэгээд тийм уян алархаа баг тэр нь илүү баг айцтай биш үү гэдэг. Хөлийн нэгсэж бүр цаашгаа яваад энэ ингээд эндээ зогсчихвол хаашаа аваагаа. За. Эйгүй. Энэ ингээд хаашаа чамг хөдөлт юм уу те? Тийм хүнээс бол бүр 1000 байтугай байрлах юм шиг. За тэгвэл ахаад нэг асуулт байна. Ер нь амар жижигхэн ч юм уу намхан тийм хүүхэндээ унтж үзсэн нь одоо яг юм тийм одоо өндрөөс ч бас айгүй шалтгаална шүү дээ байрлал ер нь бол тийм шүү дээ. Одоо айгүй өндөр 2 м өндөр залуутай унтах метр 80-тай өндөр залуутай унтах ч юм ингээд амар өөр ялгаатай тийм үү те зарим байрлал ерөөсө болохгүй байхаа зарим болдог ч юм уу те тойрын хувьд айгүй жижиг эмэгтэйтэй унтж үзсэн нь ер нь бол нэлээд жижиг. Миний хувьд бол яна би үзээгүй байна. Тийм жижиг эмэгтэйтэй бол ондж үзээгүй. Жижигхэндээ хэр жижиг гэсэн үү? Чи хэр өндөр юм? Би ч одоо метр 83 шүү дээ. 83 тийм. Одоо нэг метр 50 мав ч юм уу тийм нэг юм жижиг юм өндөр тэгээд айдраад юм уу? Одоо яг жижигхэн октод бол яг сонсчих за юу гэх нөө. Тийм шүү дээ. Нэ тэгвэл 50 метр 50 арай байгаагүй хаа. Ер нь намхан. Ер нь бол намхан охинтой унтчихсан. Чид жоохон өндөр юм чинь ер нь. Тийм. Ер нь тийм метр 50 5 мав байсан болов. За. Тийм. Тэгэхээр ч одоо тэрнчэнс чинь бол одоо жишээл яг зогсоогоороо хийх ихэд аяг хэцүүлж байгаа байхгүй тий. Минийх шиг нөгөө дүүжлүүрл. Тийм дүүжлүүрл гэхгүй. Бандгар охин байл дүүжилж чадахгүй шүү дээ. Зүгээр 55 дээрэс нь гэдэг. Уяатаа юм нэг балетийн бүжиг тэрнд мэрнэ гэдэг айгүй аятайхан байлгаж байгаа да. Өлөгж байгаа. Тийм бах тий ер нь бол миний хувьд бол өндөр мөндөр юу гэдэг айгүй чухал ах.
Одоо 2 м залуутуудтай одоо унтвал ямар байрлцах юм ариуна. Ариуна. Яг яах юм биднээс. Яг 2 м залуу модтой бол нэрээ тэгж татнасч үзээгүй. Миний одоо яг харьцаанд орж ирсэн хамгийн өндөр залуу гэх юм бол бараг 1 м өсрөл 85 бол гэсэн баг тэр. Тэгэл яг хөр химэн жоохон яах шаардлагатай болсон. Нөгөө нэг өвдгөө нуулах муулах ч юм уу та басаар хийж илаа гэхэд өвдгөө нуулж муулах ч юм тийм шаардлагатай болж байна. Тэр нь миний хувьд бол нэг юм асуудал болоогүй. Зүгээр би сая та нарын ярьж байхад юу санаанд орлоо да. Instagram үзээ явжсэн чинь нэг тийм пост байсан байхгүй юу. Хүндийн нөгөө нэг одоо ингээд нөгөө бүр юу идэг штэ тий. Бодилдинг юм биш одоо нөгөө хүндийн өргө. Юу зодон байдаг штэ нөгөө нэг ямар зодон гэдэг вэ? UFC-ийн нэг юм зураг тий холимод талны арга тий нэг тулгааны зураг тавьсан байгаа байхгүй нэг залуу. Тэгээд гиснээ өндөр юу гэдэг өндөр тэгээ одоо жин ихтэй хүүхнүүдтэй байрал солиход яг процесс юм болдог гэвчсэн нэг амар том битэй залуу ингээд нэг хөөрхий залуу ингээд нөгөө нэг ингээд тойруулаад ингээд яг гэж байгаа зураг байгаа байхгүй. Тэгсэн чи би дэрэг харчи бүр ямар муухай өөдгүн бэ те нэг амар ингэж хацлаад байхтай яг муухай сэтгэлтэй болчихсон байхгүй. Тэр шиг юу гэдэг одоо за окей жижигхэн битэй хүүхнүүд асуудал үүсдэг юм байж тэгвэл менеж шиг нэг жоохон том бие мэттэй хүмүүс байрлал солиход тийм амар ихтэй хэцүү байх юм уу? Юм уу гэнэ. Байдаг юм уу? Миний бодлоор тэр нэг том асуудал биш баха. За. Тийм баха. Тийм. Нэг яг зүгээр чи өшөө жоохон тайдгаруулаа. Жоохон тайдгаруулаа. Яг юунд харин би бол гайхал юм да. Яг юунд тийм асуудал яг байрлал солиход тий гарна гэж байрлал солиход ямар асуудал гарах юм. Чи ямар би өөрөө өргөд өргөж мөргөд ч юм уу. Яг миний нөгөө хизүү нөгөө экстрим байрлал туршиж үзэхэд магадгүй нөгөө жингийн асуудал нөгөө эрэгтэй жоохон булчин жоохон сул ч юм уу те. Тэгэхэд өргөхөд жингийн асуудал гарахгүй эрэгтэйгээ бас хүчтэй. Гэхдээ эрэгтэй л их хвчлээ айлж шүү те. Тэгэхэд тэрнээс ер нь бол ингээд байрлалуудыг ингээд харахад айл одоо хүн чинь өөрөө тулгуур эрэгтэнтэй учраас би үнтгээ ихэд жим бол нэг амар төдийлөө ядгүй. Харин ч тийм булбраа ийм булцгар байх тусмаа харин илүү амар тийм тухтай илүү мэдрэмж өгөх талаас илүү гоё байдаг гэж бодчих миний бодлоор. Тэ. Тийм илүү зөөл илүү нэг тийм барьцтай. Айгуу гоё харин тий надад бол тэр нь тал тэгэхгүй бол нэг амар туранхаа яг туранхаа октоодоос сонсч магадгүй те. Бүр гэхдээ хитрхи туранхаа гарч ингээд яг хитрхи ингээд ясмас ч юм уу ингээд барих юм байхгүй хаж айгуу тийм шулбар байхаар бас яг эргэтөө гэх юм уу эсвэл надад ч гэх юм уу те нэг тийм бас тийм тухтай байдгүй ер нь жоохон ийм баг зэрэг юм булцгар ч юм уу те тийм байх нь бас илүү тухтай юм шиг санагддаг. Миний л бод. Тэгээд хүн ер нь таранч байж болно, туранхайч байж болно. Тэгээд нэг байрлалд нэг хэвэнд цутгсан юм шиг тэхгүйгээр яг одоо тэр хүн өөрийнхөө биеийн физиологийнхоо одоо тэрэндээ тохирсон тийм одоо байрлал олж авах ч хамгийн чухал байхгүй тий. Ер нь бол ер нь туршиж үзэх нь л чухал. Туршиж үзэх. Тий. Айл партнертайгаа ингээ яриа тий. Хоёлаа энийг туршиж үзье ингэж би юу гэж бодож байна. Ингээд өнөөдөр орой ирэх. Хасаш ер нь өнөөдөр та нар сонсож байгаа бол нэг өөр шинэ юм туршиж үзээрэй. Тийм өрөөлээ те нэрээ яг бүгдээрээ нэг ерөөс амьдралдаа туршиж үзэж байгаагүй нэг байрлалаа туршицгаа. Нөгөө хамтрагч нь гайхаж махад энэ боломжтой байцгаараа гэж хамгийн нүд хэлмээрээ. Нөгөө дөрөв чинь туршаа гэж хэлсэн шүүгээ туршсан чинь маргааш нь гимтсэн мэт. Экстремийн туршаад байсан дөрүүлгийнхээ хэлсэн. Дүүжлээ. Айгу боломжтой байгаарэ. Шинэ байрлал өмнө үзээгүй байрлал турших гэж байгаа бол аюулгүй байдал safety first те. Одоо юу гэдэг бүх аюулгүй байдлаа харуулсны дараагаар жаргалаа гэдлээрээ. Зүг. Жаргах юм уу яг? Жаргах штэ жаргах. Тэр нэр үл мүл ингээ өвдөд байл яах юм. Миний сүүлчийн асуулт энэ. За окей. Та гуравт дараа нь асуулт асууя. Миний сүүлчийн асуулт за. Заяа сүлд нь хариулаарай. Та хоёроо хариулаарай. Ямар байрлал эмэгтэй хүн хамгийн секси харагддаг вэ? Чиний хувьд залуу. За. Ер нь бол яг миний хувьд шүү дээ те. Эмэгтэй хүн артлаасаа л хамгийн одоо яг дор булаамаар харагддаг гэж боддог. Тийм үү. Тийм. Одоо яг
ялангуяа одоо нөгөө дог гэж яриад байгаа шүү дээ. Аха. Тэн дээр яг ингээд эмэгтэй хүний одоо ингээд артлаасаа одоо өгзөг хэсэг гэдэг ч юм уу те. Тэгээ яг тэр нурууны хэсэг яг тэр хэсэг бол надад илүү одоо секси харагддаг юм байна. Надад болохоор эмэгтэй хүн яг уртлаасаа очлоо. Яг урд тал байгаа. Тэгээд тэр эмэгтэй хүний одоо дахин давтагдчихгүй тэр одоо тий нүүр царай, биеийн хэлбэр одоо тэр эмэгтэй хүний одоо өхний толгой ч юм уу тий өнгө мөнгө гэдэг тэр бүх зүйлийг ингэж харж тий мэдрэх тэрийг ингээ тэр чинь айгу ер нь бол амар тийм таашаалтай зүйл байхгүй юу. Тэгээд дээрэс нь нэмээд яг эмэгтэй яг нэг одоо яг тэр эмэгтэй ингээ илүү таашаалтай миний яг ингээ тэрүү дээр байгаад тэр хүн чи яг ингээ дээр ингээд байрлалаар байвал тэр эмэгтэй хүн чи яг тэр чигээр бүтнээрээ тэгээ дээрэс нь яг харагддаг байхгүй бүтэн харагддаг. Тэгэхээр тэр эмэгтэй айгүй эрхэмсэг тэ одоо ус мүс нь ингээд одоо задарсан тэ дээрэс нь яг тийм таашаалтай мэдрэмж авж байгаа тэр царай тэ тэг ямар ч мэдээ царайтай чинь тэгээд тэр бүгдээс яг айгүй таашаалаа. Дээрэс нэмээд нэг мэлж амар олон юм яг ингээд тийм надад бол амар нөлөөлдөг зүйл яг ирчүүд бас тийм байж магадгүй дуу айгүйх надад нөлөөлдөг байхгүй яг тэгээд тэр нөгөө сексээс авж байгаа тэр дуу хоолойных нь тэр одоо дууралт надад амар их тийм юу өгдөг таашаал өгдөг дээрэс нь яг тэрийг ингээ хараад тэгээ ингээ таашаал өгөөд одоо тэр хөдөлж явах явцад бол миний хувьд бол одоо яг сексээс авдаг хамгийн тийм юу таашаал тэр дуу гэдэг тэр бол ер нь бол бас тэр нилийн чухал дээр нь хувлаад үзэх юм бол би бас нэг удаа бүр ерөөсөө ямар ч дуу гаргахгүй мэдж үзчихсэн л та. За. Тэгээд би яг тэгэхэд яг тэр хүртэл би ерөөсөө эмэгтэй хүн ингээ дуу гаргахад одоо ямар чухал байдаг гэдгийг ерөөсөө бодож байгаагүй. Тэр үед ойлгосон. Яг тэр үед ойлгосон байхгүй юу? Яг бүр амар сонир санагддаг юм лээ. Дуу гаргаж болохоог нөхцөл байдалтай байсан юм уу? Дуу гаргаж болохоор нөхцөл байдал байсан мөртлөө. Нүүрсээ Би гол нь яг нөгөө нэг артлаас нь хийжсэн болохоор яг нүүр царайны хурилын бол тэр үед юусан анзаараагүй байхгүй. Тэг яг хөө тэр одоо яг хөө яг нэг one night sex байсан л да. Тэгвэл би бол юу н эрэгтэй хүн тэр үед юу н айгүй их юм боддөг юм лээ ямар ч. Хойно бүр зүгээр юм бодсон байж тагсан. Юу л болоод байна да. Юу тохиолдсон. Яагаад дуурахгүй байна да. Санаа манаа авчихсан аа. Окей. За хинний юу? За яг нөгөө нэг юу гэж байт юм аа. Шметэлэн гэд эрвэхэ байл гэд одоо юу гэдэг ямар байл гэдгийг мэдчихэв. Тий би мэдчихэв. Ямар байл юм бэ? Нөгөө нэг эмэгтэй нь ингээд эрэгтэй нь одоо яаж тайлбарлах юм бэ? Одоо миний хоёр хөлний завсар эрэгтэй нь ингээд орд суугаад ингээд би нэг хөлөөрөө гэтээ нэг одоо эрэгтэйгийн хөл миний нэг хөлийг даваад тий яг тийм зүрч ингэж хаяасан. Эрэгтэйнийхтэй суугаараа одоо би ихтэйгээр юм байл та. Тэгээд яг тийм үед бол амар гоё байдаг. Миний гоёыг ингээд барьцсан ч юм уу те ингээд тэгээд нэг тал гараараа миний хөхийг барьцсан ч юм уу. Тэгээ эрэгтэй нь ингээд яг царай мараа бүх юм ингээд лаг гоё харагддаг. Гар маран ч юм уу бүх миний хувьд гар нь айгуу чухал байдаг эрэгтэй үнэ. Тэгээд тэр үед л айгуу гоё санагддаг. Ер нь бол тэрнээс ш ар мараас бол би тэгэл харахгүй байх шүү дээ. Тэгэхээр чи мэдэхгүй шүү дээ. За айгуу яг мэдрэмж яг тооч тэгээд барих бас хүрэлцэх айгуу чухал юм байна те. Хүрэлцэх миний хувьд бол айгуу хүрэлцэх тийм ялангуяа ингээд чанга манг намайг барих тийм айгуу дуртай. Тэгж тэрнээс айгуу их таашаал. Ер нь бас дөрүлээ их өөр байна шүү. Тийм тий ер нь. Тийм л байгаал та хүмүүс яаж зөвхөн адилхан. За ариун өөрөө. Юу Чүрээс зовхоо өөрөө хариулна шүү дээ. Та горигтай. Юу яг ингээд хамгийн секси харагддаг байрал гэд бодонгууд шууд ингээд юм маяг. Юм орлож орлоо. Би яг үнэ хэлэх үү? Хүмүүс намайг үгүй хэлж хэлэх байх. Зүгээр ойлгож байгаа манай сонсогч нар одоо 10 хэдэн дугаар хэлсэн. Одоо ийм бодоод юухгүй. Ихтэй доор ахтай илүү гоё гэдэг надад. Бүр доор. Тэр доор. Тэр доор. Эсвэл би доор гэхдээ жоохон дэгийн хэсэг дээр нь байвал. Ойлгоо. Ойлголоо. Зөв ч гэж хэлж байгаа шүү дээ. Аха. Аха.
Гүүг тэрдээ орохгүй. Үгүйстэй. Тайшруулахгүй чи садист биш шүү дээ. Би бас нэрээ та хэдээс асуулт асууя. Одоо би ерөөсөө асуулт асуугаагүй юм байна. Асуулт. Ингээд асуултлаас юм байна шүү дээ. Одоо ингээд яг бэлгийн харилцаанд орж явах үед ингээд одоо нөгөө хин ариунаасаа хэллээ шүү дээ. Ингээд би энийгээ жоохон ингээд өдөөгөөд ч юм уу ингээд бүкс рүү наалгадах ч юм уу те нэг баг зэргийн нэг юм одоо юу гэж хэлэх юм те. Садист байдал ингээд гэтээ хэтрүүлэхгүйгээр те. Тим байдал юу н гаргахад эмэгтэй хүнд юу н яг ямар санагддаг. Одоо үснээс нь баг зэрэг ингээд жоохон ингээд амар их биш шүү дээ. Тэгээ ингээд хаяа ингээд үсэнд ингээд массаж хийхэд үсийг ингээд базахад ингээд гоё мэдрэмж төрдөн шүү дээ те. Одоо тим хэмжээнд гэдэг ч юм уу те. Бүкс рүү алгадах одоо хөхийн жоохон одоо яана гэдэг чинь те. Яг тим хэмжээнд байвал юу н эмэгтэй хүнд юу н яг ямар байдаг юм. Ямар мэдрэмж төрдөг юм. Энэ эмэгтэй хүн болгонд өөр ах мэдээж өссөн орчин сексийг үзэж байгаа үзлээс шалтгаалаад магадгүй зарим нь амар хайрлуулаад бүр амар юм инкрилсэн секстэй хүсдэг байхад зарим нэг нь баг зэрэг цохиулаад юу гэдэг өгцөнгөрөө алгадуулах баг зэрэг одоо юу гэдэг базуулах тиймэрхүү бүхний толгой эсвэл хазах ч юм уу тиймэрхүү байдлаас илүү таашаал авдаг хөдөлгөөний усал байдаг. А тэрний нэг нь бол би. Нөгөөх нь би. Нөгөөх нь заяа. Тэгээд яг хөө зүгээр зарим сонсож байгаа үний үед бол оо дадаа гэж ярих л бах. Гэхдээ яг үнэхээр өөрөө юу өсөж जैन те яг ялгаа альнаас илүү таашаал авч ин гэдгээ мэдсэн тохиолдолд бол би яг тэгээд цохиулаад гэсэн чинь цохиулаа гэж яхаар сони юм байна. Өө нэг юм алгадуулах те. Өгзөн дээр алгадуулах тийм юунд бол бүр ингэж илүү бүр юм амар яг сэрэл хөдөлж мэдэрч бүр илүү тавих төгчөө бол мэдчихсэн. Тэгээд за би ял тэр төрлөө юм аа гэдэг өөр хүлэмжшөөрөө цагаас хойш цэнглийн манлага илүү сайхан хүрсэн байх юм аа. Яг цэнглийн манлага хүртэхэд юм асуучсан. Гүү. Миний хувьд бол ийм янз бүр. Заримдаа би өөрөө жоохон доминант байх туртай. Одоо юу гэдэг нь залууга бас хаяа бүксэн дээр налгаддаг ч юм уу. Эсвэл ингээ хаздаг ч юм уу. Тэгээ одоо ихтэй бүр хазна гэхээр бүр ингээ тас хаздаг ч юм уу. Тэгээ ингээ жоохон хазалдаг ч юм уу. Тэгээ ингээ эсвэл уруул юм ч юм уу. Заримдаа болохоор нөгөө залуу маань доминант байхад би бас туртай. Гэхдээ ингээ янз бүрэлтэй өдөр болгон ингээ хийхдээ доминант байгаад байл ингээ одоо байнга намайг алгадаад байл ингээ чоочтэй ингээ бараг хэлнэ шүү дээ. Тэр чинь бас ингээ нэг юм үе гэж байна. Тэг ямар үед хизээ их. Би бас тэрэн дуртай ингээ залуу бүксэн дээр алгаддаг ч юм уу. Тэгээд одоо нөгөө фантазигаар ингээл үс мөснөөс жоохон татдаг ч юм уу. Эсвэл ингээд заримдаа хоолоо бацдаг ч юм уу. Эсвэл ам ингээд тагладаг ч юм уу тий. Жоохон тиймэрхүү юм жоохон дуртай хитэрч юм бол хитэрч хүчрэл болчихно л доо тий. Харин тийм одоо яах гэдэг байна. Яг хоо эмоцоос бол тэр чинь зарим тохиолдолд тааруулах хэрэгтэй байх та. Яг үнэ. Тэгэхгүй бас хамаагүй хүчтэй мөчтэй яагаад муудал цаана ахгүй. Үг бас яг хэр нөлөөлдөг вэ? Үг одоо яг бэлгийн харилцаанд орж явах явцад яг ямар үг хэрэглэх хэрэгтэй байж юм амар тэр бас айгүй чухал юм. Тэр бас тэрийг бол ойлгосон. Өөдөөс нь амьсгалах яг дээрээс гарснаа ингээл ингээд гар чинь ингээд тэр амьсгалаас би бас тэрийг бас яг бодож байсан байхгүй. Тэр бүр ингээд бас дараа нь 5-2 дугаар их юм бол тэр бас амар гоё сонирхолтой сэдв байхгүй тий. Үг төлөвлөгөөнд орсон. За. Саяны доминант ч гэсэн орсон байсан. Тустай дугаар болж орно. Одоо dirty talk гэдэг шүү дээ. Dirty. Тий одоо ингээд тэгээд тийм ерөөсөө хийж чаагүй л дээ. Гэхдээ тэр инээ төрөх юм шиг санагдаад байна. За тэгвэл одоо хоёр эмэгтэйгээс яг dirty talk ер нь яг одоо хэрэгэлсэн одоо ингээ эргэтэд одоо ингээ бэлгийн харилцаанд орж явах ч юм уу тийм тохиолдолд ямар мэдрэмж төрдөг вэ? Ер нь бид нар яг хэлүүл яг юу гэж хэлэх хэрэгтэй юм гэхгүй. Амар тэрийг асуугаад байх тийм яг тийм ямар үгтэй гэсэн юм ч байхгүй л да. Гэтэ хараа хэрвээ яг тэгж ярих гэж байгаа бол өмнө нь ярилцаа тохиролцсон дээр гэж бол би хэлэхээр байна. Одоо юу гэдэг шууд гинт ингээл шууд гिचим гэдэг ч юм уу те ингээл амар эсвэл шууд ингээл амар харааж мараагаад хэлж мэхлээл тийм садист төрлийн секс одоо байдаг ч гэсэн. Тэгэхээр тэр чинь шоконд орж байгаа юм чи юу байж та. Ачгүй зүгээр хоорл бос шүү. Тэрнээс таашаал авдаг хүмүүс байгаа. Тэгээд тийм бол тэрийг өмнө ярьчих хэрэгтэй юм шиг байлээ. Би бол ярьсан дээр гэж хэлмээр байна. Зүгээр нөгөө нэг юм одоо ястаа нөгөө нэг юм азнуулсан тийм үг ч юм уу те. Тийм үг хэлэх нь бол одоо юу гэж хэлэх зүгээр. Одоо миний өмшил бол гоё энэ чи амар гоё гэж чи амар гоё өнөртэй байна гэдэг юм гэж тийм үг л асуусан. Амар секс гэж энэ гэсэн үгнүүд бол амар өдөөдөг. Нөгөө талаас бол бас юм доминант одоо үйлдэл нэлээ өдөөдөг. Тэрнээс
амар харах марах ч юм уу тийм юм бол би чадахгүй мэлээ. Би яг энэ дээр нэг юу нэг хараалах юм байна. Ингэж миний хаснаа юм даа би. Тэр хасахгүй. Sorry. Нэг найз хөө ярьсан байхгүй юу? Америкт очиод тэгээд нэг Америк залуутай унтсан байл та хар залуутай тэгээд унтжсэн чинь ингээд шууд бич гээл бүр ингээд амар хараал хэлсэн гинэ. Тэгэл нөгөө чинь баг юу нөгөө гоё юм нь зайлаа гэл баг шууд буцаамсал тэгэл баг тэг гараа авсан гэсэн амар госон гэсэн. Амар дөрмж юм шиг. Би бол яг тэгж амар хараал болж үзээгүй яг уу заримдаа ингээд одоо юу гэдэг чи намайг заримдаа ингээд амар гоё галзуу секс гэж ааш та одоо доминант ч юм уу те яг намайг ингээд лам хоолоо молоо бацдаг ч юм уу тийм үү те хей одоо намайг ингээд нэг бичгээ дуудчихаач ч юм уу те жоохон ингээд тиймэрхүү юм бол хэлдэг тэрнээс ш ер нь эрэгтэй хүн надаа ингэж хэлээ чи нэг хүүхэн амар гоё харагдаж байна те чи яг ингэж хөдлөл гоё юм ч юм уу те нэг тиймэрхүү юм бол тийм хэлвэл амар өөртөө итгэв. Тийм амар өөртөө итгэлтэй болоод тэгэл шууд зүү нэрээ тийм шүү эсвэл ингэж чиний өнөр чи ямар гоё юм бэ өшөө нөгөөх нь болохоор нөгөө фантаси гэдэг штэ одоо төсөөллөөр ингээл одоо юу гэдэг хоорондоо ингээд хийж байгаа тохиолдол юу гэдэг би одоо тэрний багш найлаа гэхэд ч юм уу одоо юу гэдэг нэг хүмүүс дүр гаргах ч юм уу тийм юмны одоо ток байх юм бол юм бол бас айгуу гоё болдог. Эсвэл мессенжер ингээд бичдэг штэ одоо юу гэдэг тэр нь би бол дуртай. Тэрнээс орон дотор бас ингээл байнга юмараад хахаар юм яахгүй ингээд юм их юм яахгүй зүгээр хийж идэх үгээ баримзаа багаж тэгээд хийчмээр байдаг. Амар олон юм ярьдаг залуучуудаа тийм. Тэр бас бичвэл амар гоё ах тий. Би одоо яг унтчихтай бичээ. Үгүй биш ээ одоо юу гэдэг одоо ажил мэжлэрээ яллаа шүү дээ. Залуу нь одоо хүүхэн ч юм уу тэнгүүд би яг одоо тийм би одоо яг чамайг нүцгэн байгаагаар харж юм ч юм уу. Эсвэл би өнөө орой татаажгүй чам дээр очин ч юм яг тиймэрхүү байвал надад ер нь бол илүү гоё санагддаг. Тэгээд ализэн амар гоё оршлоо хийж байгаа байхгүй. Тийм биш те. Зөри ток чи ер нь яг тэр л юм байна те. Яг нэг харааж марах гэхээс. Тийм тэрнээсээ илүүтэйгээр тэр хүнийг хүндлээ тэр хүн таалагдж байгаа тийм үг хэлнэ гэсэн үг нах шүү дээ те. Бас тэгээ мессежээр нөгөө секси хийхдээ бас айгүй ер нь бол хүмүүс хэрэгэлдэг шүү дээ. Өдөөж өгч байгаа те. Миний харуулыг миний ойлголтоор бол яг тэр. Хүмүүстэй. Тэр яа тий. Ямар асуулт байлаа гэхгүй өөрөө сонсоод бодлоо. Яг нэг тийм нэг дүрд орох дээрээс нь бас нөгөө нэг яг нэг тийм яг нөгөө мэдрэмжийн яг олсон тухайн үед яг оргилсон үед нь яг үг одоо за нэг үг хэлэх яг дутуу байгаа юм байна гэдэг. Тэр би бол их мэдрэмжэл дагдаг л та. Тэгээд тэн дээр яг жоохон одоо бүксийн жоохон алгаддаг ч юм уу тэгэнгүүтээ яг тэр эмэгтэй юу хийж байгааг нь жоохон мэдрээд тэр үгийг хэлэхэд эмэгтэй хүн улам илүү одоо тэр нэг дур тавих үйл явц нь жоохон хурдан болдог ч юм уу те. Тэгээд яг тэр одоо гой байгааг нь урамшуулад ингээ үг хэлэх нь ингээ одоо миний яг ингээ тий урамшуулна гэх юм одоо юу гэх юм те. Мэлага юу гэхгүй те. Тэгэж ингэж үг хэлэх нь айгу юу юм байна л гэж би өөр яг судалж олж мэдсэн л те. Нэг юм тустай байна те. Тэгээд нэг тийм яг түрүүний нөгөө заяг хэлдэг нэг тийм дүрд орж байгаа нь арай илүү одоо юу юм бэлээ. Нэг тийм одоо нөгөө хин ариунаас хэлж жоохон садар ч юм уу тийм тиймэрхүү үгнүүд баг зэрэг ингээд жоохон ашиглаад гэтээ тэр нь мэдээж би нөгөө хүмүүс нь би нэг аль нэг хүлэн зөвшөөрсөн тийм тэгээд эсвэл өмнө нь ярьсан байдаг ч юм уу тийм яг тэрийг ингээд жоохон өгөх нь илүү яг гоё мэдрэмж өгдөг юм байлээ тийм миний хувьд бас нэрийг чинь дуудвал ихтэй яг уу гоё барж аваа гэдэг миний нэр барж аваа би одоо босоо барж аваа босоо барж аваа надад бүр юу яасан юу болсон бэ нэнийхээрээ нэнэ бол яг нэнэ юу нэх юм бэ тэр нь ойлгохгүй яасан гэдэг юу нэ нэнэ гэдэг чинь ер нь германаар үгүй тийм үгүй эсвэл бүр амар гоё юу үгүй гэдэг надад л санаа миний нэрийг дуудаад байл үгүй надад бол амар гоё юмсан за окей чи яаглаа үгүй гоё юм ярьж дуусах яг юм тавихтаа ингээл нэг юм яна энэ одоо орох юм болоо явах за юу хашаа яг ингээл дур тавил тэр одоо хийжсэн залуу маань дур тавил ингээл яг бүр яг тавихтаа ингээл аруна гэл дуусах гэл ёо аруна
гэлгээд дуусаж байгаа. Надад тэр ингээд бас хаяа ингээд амир яад чинь ингээд юм сонсогдоод байгаа гэж. Арина. Тэгээ амир юм яг ингээд тэгтүү тавьж байхдаа бас ингэж тэгжтэй бүл амир. Cool yes авч чадсан. Наад чинь туршиж үзье. Надад ч тийггүй. Миний нэрийг дуудвал мэдгүй надад чи буруу нэрийг Уянгаа гэсэн чи шууд юу вэ? Аста эргэж хараад. Эргэж хараад. Ягаад заавал эргэж харж байгаа. Би тастай юм шүү дээ. Одоо яг бүрийн хийсэн юм аа. Би бол тэр нэрэн дээр бол жоохон сонио үгүй. Тийм ээ те. Нэ. Заяа бүр нэг тийч. Заяа. Бүр дуулаад онол яах вэ? Заяа. За таяр тэгээд нэрээ дуудуулчихсан уу? Барж аваа. Би бол дуудуулж байгаа юм. За би бодоодох ирэхгүй дээ. Гүү баха. Гүн байна. Тийм. Гүн байна. Дуудаж байгаагүй. Гэхдээ миний хувьд би ерөөсөө яг одоо секс үед би ерөөсөө одоо хийж байгаа хамтрагчтай ерөөсөө ярьдгүй юм байна. Гэхдээ надтай эмэгтэй хүн ярингуут одоо илүү их одоо яасан бэ? Яаж вэ? Юм ярьцаа. За тоглосон шүү. Тэгээ үгүй ядаж гоё юм байна уу болж гин үү ингэж ямар тэрийг бол ярьдаг л та. Тэр чинь тооцоод байгаа юм уу? Тооцоодгүй яах вэ? тийм хоорондоо юу яах вэ? Уусрын байлаа. Өчтөр юу хийсэн? Тэ энэ коронавирус юу болоод байна? Маш би ажил мэжилтэй. Маск байгаа юу гэхгүй дээ. 10 цаг ажил мэжлээ баг тийм. Гэхдээ яг нөгөө яг эмэгтэйгээ одоо урамшуулсан үг мөгчих юм уу те? Тим юм бол үрсэлж байгаа. Ер нь одоо болж гин үү одоо өвдөж гин үү гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юм бол ярьжсэн. Гэхдээ яг чи гоё харагдаж шүү гэдэг ч юм уу те. Эсвэл чиний одоо хөгжин яасан гоё юм бэ гэдэг ч юм уу те. Тэр хэлэхдээ бол яг зүгээр жирийн хоолойтой хэлэхгүй шүү дээ. Чи гоё харагдаж байна гэхгүй шүү дээ. Чиний айхэлсэн байдалтай те яг гоё. Айхэлсэн байдал юм уу? За ойлгоочгүй те. Миний муучгаа гэдэг шиг тийм хөнгөр хэлж шүү. Яг үнэ те. Янаг хоолгоор тэгэхгүй зүгээр ингээд гоё юм чинь. Чи гоё харагдаж байна. Тэр угаас тавилтаа хийж байхгүй. Чи угаас ихтэй цаанаасаа гардаг шүү дээ. Цаанаасаа гардаг. Тийм үү. Угаас гоё харагдаж гоё. Гэхдээ гоё харагдахгүй бол чи бас гоё харагдаж гэж худлаа ярих. Худлаа хийж болох харин те яг үнэ те. Тэр чинь бас өөртөө итгэл юм шүү. Үгүй ихтэй бас худлаа хэлж шүү. Сэтгэл хөдлөл байх хэрэгтэй байхгүй. Тэгээ гоё ойлгохын тулд бас хэлж болно шүү. Ихтэй надад л худлаа хэлж байгаа шүү. Мэдэгдээ за худлаа. Аяа бол мэдчихин шүү. Чи хотлоо яриад штэ өгшөө. Тэгээ хэрэлдэж байгаа шүү. Өвөө тэгээ хэрэлдэж байна. Сэтгэлээс хэлж гээ. Тэгээ хэрэлдэж байгаа. Тэгээ одоо хэрэг эргэж хараад дахиад эргэж харж идэв. Та хэд сонсч байвал одоо эрэгтэй ч эмэгтэй ч хамтрагчтай хэлээд үзэрэй гэж хэлмээр байна те. Нэрийн ч юм уу эсвэл гоё харагдаж байгаа зүйлийн ч юм уу те. Тэгээ бас нэг гоё шин зүйл шүү дээ те. Таалагдвал таалагдана лээ, таалагдахгүй бол дараа нь өөр юм туршиж үзэж болно лээ. Тийм шүү дээ. За. Тэгсэн чи яг хэлээд дууссан манай өнөөдрийн подкаст юм аа. Үнсэн сэдв бол байрлал байгаа. Тийм шүү дээ нэр. Байрлалаасаа бүр хайрлаа. Бүр суурлуулалт юу вэ? Яг байрлалтай холбоотой. Тийм. Эмэлт скиллүүдийг ярьлаа. Дэд сэдвүүдийг ярьлаа. Тийм дэд сэдв. Ярьсан байдаг. За бид дөрвийн манай хоёр подкастын шинэ Камасутра ингээд шинэ Камасутра дугаар боллоо. Хэдүүлээ Камасутра биччихлээ шүү. Бараг тийм түүх үтээлээ. Орчин үеийн залуус энэ 90-аад оны Камасутра. Аудио Сутра подкаст. Тэгэд энэ би бас байрлал судалж исэн чинь ер нь нөгөө яг эмэгтэй хүмүүсийг яг жирэмсэн болоход нь туслах байрлалууд ер нь бол яг нөгөө үндсэн байрлалууд ер нь яг бэлэм одоо жирэмсэн болоход нь илүү их одоо ойрхон одоо савныхаа үзүүрлүү амсралуу те ер хүний бэлгийн хэсийг илүү одоо ойрхон байлгах тийм байрлалууд нь яг нөгөө бидний мэддэг үндсэн байрлал. Тэгээд доогийн биш тэ одоо яг эргэтэй нараас нь тэр хоёр байрлал ер нь бол хамгийн одоо яг жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлдэг хоёр байрлал гэж үздэг юм байна. Тэгээд эмэгтэй хүмүүс болохоор яг нөгөө үндсэн байрлал одоо missionary position гэдэг энэ байрлал дээр болохоор эмэгтэйчүүдийн яг нөгөө нэг өдрийнх нь байрлал нь яг ингээд
одоо эмэгтэй хүний G-spot гэж байгаа шүү дээ. Тэрнтэй хүрэлцэхэд жоохон дутуу байдаг гинэ. Missionary position. Тэнгууд яг нөгөө эмэгтэй өгж байгаа зөвлөгөө нь болохоор эмэгтэйгийнхаа ингээ нуруунд доор нь дэр ивэд өгөнгууд яг ингээд одоо өнцг нь ингээд хазаачж байгаа шүү дээ, тий. Одоо өнцөгч байх тий одоо тий байрлал нь тий. Тэнгууд л яг нөгөө нэг G-spot нь одоо эрэгтэйгийнхаа яг эрэгтэнтэй ингэж хүрэлцэж өгдөг гинэ. Бас нэг тийм зөвлөгөө уншсан бас сонсож байгаа хүмүүс туршаад үзвэл тий. Тэгээд нөгөө эмэгтэй дээр гарсан байрлал болохоор нөгөө cow girl гэдэг байгаа шүү дээ. Одоо хөрчин охин. Зөвлөн шүү дээ. Тийм шүү дээ. Тийм тэр бай өнөж эмнэг сургагч. Эмнэг сургагч. Тийм байрлалын үед эрэгтэй хүмүүсийн одоо нөгөө эрэгтэн ингээд хугарах гэмтэл шүү дээ тий. Тэрний 57% нь зөвхөн яг тэр cowgirl гэдэг байрлал юм уу? Эсвэл reverse cowgirl гэдэг нь болохоор эмэгтэйний яг нөгөө нэг түрүүн заяа ярьчлаа. Цаашаа хараад одоо нуруугаа эрэгтэй рүүгээ харуулад эрэгтэйн доор нь ороод тэр одоо cowgirl юм уу? Эсвэл reverse cowgirl энэ хоёр байрлалын турш ер нь эрэгтэйчүүдийн 57% нь одоо эрэгтнээ гэмтээсэн хүмүүсийн 57% нь зөвхөн тэр байрлалаас болж одоо эрэгтнээ хугалдаг гинэ. Бас мэдмээр энэ ямар үйл багт ингээ сайхан байх гэжсэн чинь ингээд хуглаач. Эмэгтэйчүүд болгоомж талах хэрэгтэй байна л да. Тэгээ яг ингээд зөв хэрхэн зөв яах хэрэгтэй байгаа ч юм. Мэдрээд. Тийм шүү дээ. За. Тэгээд би нэг ганц асуулт асууч. Тэгээд хэлүүлээ. Цаг 30 минут бас ярьж байна те. 69 гэж байдсан шүү дээ те. Тэр тийм хүчтэй машин тий. Тэр гоё те. Гоё машин те. Тэрийг одоо яг technically тэр одоо яг сексийн байрлал биш ч гэсэндээ тэр бас ингээд position дотор ингээд явж идэг юм байна л да. Тэгээ ер нь бол тэр бол яг нөгөө яг дур өдөх одоо хамгийн одоо яг perfect position-уудын нэг гэж одоо сексологч зөвлөдөг те. Одоо энэ 69 гэдэг байрлалыг одоо та туршиж үзчихсэн үү те? Туршиж үзчихсэн бол одоо өөр өгөөч нь одоо юу юм бэ те? 69 байрлалын талаарх өөрийнхөө үзэл бодлыг хэлээч л гэж байгаа. Тэгж хойноос нь засч хэлж байдаг те. Зэмийн зөвлөл. За. Өөр өгөөж нөө өөр өгөөж ихтэй. Туршиж үзсэн. Ер нь бол анх ихлээр туршиж үзэж яхад айгүй эвгүй байсан. Би жоохон хичээдсэн ингээд амар санаа зовоод ингээд нүүрэн дээр чинь тийм нүцгэн юугаа тавихаар ч бас эвгүй штэ дөнгөж ингээд надад бол амар эвгүй байсан да ихэндээ. Тэгээд сүүлдээ ингээд ярилцаа тэг ингээд 1-2 юуны дараагаас ч юм уу 69-ийн дараагаас 4 дахь 5 дахь 60-аас айгүй гоё болоод эхэлсэн. Тэгээд ер нь итгэлцсэн хүндэг ер нь бол 60-аас хийвэл айгүй зүгээр санагдсан. Тэгээд одоо оноо эцтэй дээр ч юм уу тэр бол ер нь ингээд айгүй онцгүй. Яг одоо нэг одоо партнертай ч юм уу яг эрэгтэй залуу эсвэл нөхөр мөхөртэй байгаа тохиолдолд айгүй бол гоё өгөөжтэй гоё оршил болж өгдөг. Юм шиг бол санагцсан. Тэгээд мэдгүй. Ярьчихсан. Болохоор юм ярьчихсан надад. Юу ярьчлаа тэгээд ер нь л гэхдээ 60-аас бол гоё. Туршаад үзээрэй. Мэдгүй ихэндээ л ер нь жоох эвгүй байт юм лээ. Тэгээд дараагаас ер нь бол гоё болоод эхэлт юм байлээ шүү гэж хэлмээрээ. Охидласаа гэж. Талаасаа. Гоё яана. Тэг гоё яана. 69-ийг туршдагчаарай гэж байна. Яа. Тэгвэл айгу буруу болчих шиг байна. Ахи хэлчихв. Мэдгүй нэг хэлчихсэн. Тийм мэдгүй нэг хэлчихв. Үзээгүй. Юу юм үзэн болчлаа бид хоёраа. Яа. Гэтэ яг энийг сонсож байгаа хүмүүс мэн ч гэсэн өөрсдөө угсаа ариун их туршлагатай хүмүүс л сонсож байгаа дөө. Зарим нь яг туршлахгүй байгаа хэрэгтэй. Ярьж байгаа л гэтээ тэргүй амьдралтаа үзэндээ та хэд нэг яагаад тахын байхгүй. Гайхаж байгаад тахын байхгүй те. Заринаас. Юу, түрүү асуултаа хэлж байгаа шүү бараа. Бараа асуулаа. Нэг асуусан. Яна sorry шүү. Сая асуултан дээр яригдж байна л та. Секс биш ч гэсэн гэсэн үг
баялаа. Тэр дотор юу гэсэн үг яа. Тэр тэгчтэй дээ. Мөн гэж. Энд тусдаа би даас нэг төрөл заа. Үнээр авцсан байна. Тий амсекс одоо юу гэдэг тий 69 гэх бүр тусдаа өөрөө би даас позишн авч юу яа да. Юу ер нь бол яг нөө заяг хэлэхээр айгу ихтгэлцсэн үнтэй илүү гоё болдог. Позишн одоо юу байрлал. Тэрнээс биш нөгөө нэг юм яг эмхтэн үнд ч гэсэн тэ танаас байд юм уу яг сайн мэдэхгүй байна. Яг 69 игээд жоох сэтгэл зовлон байдаг л ахaltaа мэдээж аах хийж байгаа. Яг эмхтэн үний үед бол бас жоох санаа зовдөг байхгүй нэрнгээсээ. Яг нүүрэн дээр ингээд нүцгэн ингээд одоо чи бүх юм харагдаж штэ чинь зөвхөн бэлэг ихтэн биш бүхсний нүүх тий бүхэл юм харагдаж байгаа юм чинь тий одоо тий тэгээд ер нь бол цаашаа ингээд жоох өндийгээр харах юм бол нөгөө гидсгүй зээ мүзээ бүх юм харагдаж зүгээр хээр тал ингээд тий ямар оо яг тэгээд штэ тийм юм чинь ер нь нөгөө буруулаачлаа. Үндигээ бол хийгээд хэрэггүй гэж байна. Яг нөгөө итгэлцэн яг сэтгэлээсээ хийж байгаа тохиолдолд бол юу ч сайхан итгэл юм чинь тий. Тэр үедээ л хийгэрээ гэж зөвлөх секс юм байл л тэгтээ бол гоё эдгаа. Гоё юу гэдэг. Үнэхээр гоё эдгаа. Тэр бол санаас авахгүй сайхан бие судлаа тэгээд амсгалчаад далаад явж байгаа юм шиг. Тий. За нэ. Тэгвэл яг би бол яг тэрийг турш үзээгүй хүн байна. Тэг яг туршиж үзээгүй. Тэгээд одоо энэс цааш яг юу ч ярих вэ те. Турш үзээгүй гэж юм ярих гэдэг байхгүй те. Яг зүгээр туршиж үзэх бодол бол бас байдаг. Тэгээд нэлээд бас юм итгэлцэлтэй би мэдээж хайр хийж байгаа учраас бас нөгөө ганцхан би хүсэж байгаа тохиолдолд хийхгүй шүү дээ. Тэ хамтрагч маань хүсээд ингээд окей гэж санаа эмэгтэйчүүд одоо 2 маань саяллаа шүү дээ. Санаа зовдөг. Тимч бас тийм одоо тийм харагдахад тийм тата зүйл биш шүү дээ. Позишн биш дээ. Тэгэхээр бас тэр зүйлээ нөгөө эмэгтэй хүн хүлээн зөвшөөрснийхэн дараа л одоо тэр үл хийдэг бах та. Харагдахад та биш гэж хэлсэн юм. Яг зөв нөгөө нэг зөвхөн бэлэгнээс гадна бүх юм харагдах учраас гэсэн жоохон санаа зовход. Тийм ээ тийм. Мэдээж тийм фантази үзгээд ингээд бол мэдээж гоё л юм л да. Тэр чинь мэдээж хайр хийж байгаа учраас гоё л бах. Тийм. Тэгээ бас яг тэгж хийж байхдаа бас тэгж ямар харагдаж байгаа бол одоо нөгөө битэр нөгөө сүүл нөгөө оргазм гэдэг дугаар хийж байхад те одоо секс хийж байхдаа ер нь хит их юм эмэгтэй хүн ялангуяа хит их юм бодох гээд идэг гэд хойл ярьжсэн шүү дээ. Тэгээ тэрнээсээ болоод ингээд дур ханж чадахгүй те. Тэгэхээр яг хэрвээ тэгж одоо нөгөө хийвэл айвал бүх хийвэл бүх аа гэдэг шиг үнэхээр яг туршиж үзье гэж бодсон л бол яг ингээд одоо бисийг гаргуунд нь гаргаад янз бүрийн бодохгүйгээр те сайхан чөлөөтэй л байх хэрэгтэй. Тэгэхгүй ямар харагдаж байгаа бол миний тэр яаж байгаа болов ийж байгаа бол гэж бодоод тах юм бол тэр чиг дур таашаал авах гэхээсээ илүүгээр бүр одоо зомлоо чинь нэмээд бүр одоо таагүй байдал төрлөө шүү дээ. Yep. Гэж бодох юм байна шүү дээ. За тэгэд өнөөдрийн энэ дугаар бол одоо Камасутрагаас ахуулаад одоо бас нэлийн туршлага те онлын хэсэг бас баг сага юм орсон ийм дугаар болж байна. Тэгээд манай одоо урилгыг мөн дээрс нь бид бүхэн одоо ингээм хамтраа хийж байгаа энэ дугаар дээр одоо та хоёр минь нэмж бас ингээд асах асуулттай яг personal дээрээс нь бас яг энэ сэдвтэй холбоотой тий энэ бэлгийн боловсролтой холбоотой хэлэх зүйлс бас юу байна? Баггүй тэгээд дуусах. Заяа толгоогоос ихсэрж байна. Ярих юм аа ер нь чи ярьчлаа та. Тоор story дээр хийсэн байсан шүү дээ тий. Story дээр хийсэн. Хүмүүсээс нөгөө асуулт асуужсэн шүү. Тэрэн дээр яасан юм? Асуулт нэр ирсэн нэр. Асуулт ирсэн шүү дээ. Тий асуултаа нэр. Уран асуулт нэр ирсэн шүү. Яг тэрийг оруулахгүй сонсогч нар маань зондоо шүү. Энэ нэрийг хариулт агуулж болох юм билээ. Яг хүмүүсээ асууж байгаа асуултанд хариулах мариулах. Арина good. Маш зөв юу вэ? Шууд сүүлд нэг залуу асуусан байсан. Нөгөө анханасаа ингээд найз охинтойгоо ингээд элен талангуу ярьж ерөөсө сураагүй. Ерөөсө сексийн талаар ерөөсө хоорондоо ярилцдаггүй. Тэгээд одоо ингээд гинт ярихгууд ерөөсө ингээд эвлж өгөхгүй хэцүү юм аа тий.
яаж одоо найз охинтойгоо илэн далангуу сексийн талаар ярилцдаг болох вэ гэсэн нэг тийм асуулт байсан. Хүлээлгийн өрөө подкастыг хамтаа сонсдог. Тэр юу гэж бодож байна? Нэрээ шүү. Тийш Тийш тий. тий. Хамтаа сонс. Яг хамтаа хайлтгээд хамтаа ингээд явах Хайр анаашир нэг подкаст Яг сонссон. тийм яриа чинь юу ах тий. одоо энэ залуу хандаад дэлхийд бол миний хувьд бол ингэж бодож байна. Яг сексэсныхаа дараа ч юм уу те тэр чинь угаасаа нэг өөр өдөр ч юм уу цай тавьж байгаа за хоёул юм яриа гэж ярихгүй шүү дээ. Яг сексэсныхаа дараа ингээ айгуу гоё хөвтөж агаад те хайраа өнөөдөр ямар байсан бэ? Чамд таалагдсан уу? Ингээд ямар одоо ингэж хийвэл ямар байсан? Миний тэр хийсэн үйл ямар байсан гэж яриул зүгээр ах. Тэрнээс ш ингээд шууд би ярьдаг болмоор байна ч юм уу? Шууд ингээ хоёул ярих гэж ярих биш. Ингээ багаар ч юм уу. Тэгвэл ер нь болох бах. Тэгээ хамтдаа манай подкастыг сонсвол ер нь бол сайн ярьж сурах шүү гэж хэлье. Гэхдээ бас боломжтой байхгүй бол одоо юу гэдэг өмнө огт ярилцж үзээгүй байж ич секс хийснийхаа дараа за хоёлоо нэг ярих юм байна гэдэг ч юм уу тэгж ярих юм бол тэгж жоохон эмзэр хүлээж авах одоо юу гэдэг дуусныхаа дараа багаар яа we have to talk гэх юм бол нэг чинь амар тийм негатив хүлээж авах байхгүй Яах юм тий. Нөгөө юу л яах вэ да. Одоо тэгж ярих биш бид хоёр ярих юм байна биш. Одоо юу гэдэг өнөөдөр хийсэн секс айгуу гоё байлаа надад амар таалагдсан гэж эхнээд айгуу багаар эхлэх хэрэгтэй байхгүй. Тэрнээс шууд ингээд би чамтай өнөөдөр ярих юм байна ч юм уу. Тэгж биш ингээд өнөөдөр айгуу гоё яасан шүү. Өнөөдрийн секс надад амар их таалагдлаа. Эхний удаад яг тэглээ. Дараагийн хоёр дахь секс нэг өгүүлбэр хоёр өгүүлбэр боллоо тий таалагддаг гэдгээ өнөөдрийн тэр өстө гоё яасан шүү гэх тий. Тэгж багаар явна уу шууд ингээд сексэснээ дараа би чамтай ярих юм байна гэвэл шууд нөгөө хүүхэн шууд ингээд шоконд орно шүү. Яна би юу буруутсан болоо ч юм уу тий. Тэгж биш шүү гэж буруу ойлгосон бол багаар аажмааж тасгаж. Миний хувьд болохоор яг юм хөгжилтөө байдлаар яриул айгу зүгээр юм шиг санагддаг. Тийм хөнгөн нэг амар serious болчоор энэ ч амар хитрхи ингээд албаны болох гэдэг. Тэрний орон зүгээр юм амар хөгжилтөө хөнгөн байдлаар нэг тийм зугаатай ирнэ нэг тийм жоохон тийм хоёрдугаар сувгийн те. Тэгээд тэрийг ингээ хөнгөн байдлаар бодлын жоохон ингээ тандаад тэгээд ингээ явхад арай илүү байд юм шиг санагддаг. Тэгээд жоохон хөнгөн байдлаар ингээ асуугаад хөнгөн байдлаар одоо ингээ явчихвал хөнгөн гэхээр одоо яаж яг нөгөө ингээд тухайн одоо ингээд болсон ингээд процесс заавал дуусны дараа биш эхлэхийнхаа өмнө ингээд яг 2 дугаар сувгийн ингээд ярддаг штэ. Яг бас өөрөө бас яг хэр ярьж чадхаас шалтгаалдаг л та тий энэ тэрийг л тэгээ киноны талаар ч юм уу тий үнэлцэх талаар ч юм уу яг нэг 2 дугаар сувгтай холбоотой одоо ямар нэгэн яриа орлоо гэж бодоход тэндээсээ эмгтээ өнөө жоохон танцсан байдалтай тэгээд инээж нү инехгүй байх уу тий ер нь ярих хандлаганд хэр вэ гэд баг зэрэгээр юм мессеж ингээд баг багаар шууд ингээд нэг сая нөгөө заяа ариун хоёр хэлдгээр тий шууд тулаад ингэж ярихаар биш тий ингээд баг багаар ингэж мессеж өгөөд тэгээд тэр тал дээр нөгөө сая подкаст ч юм уу тийм юм ингээд санал болгодог ч юм уу те баг багаар тэгээд ингээд ороод явбал баг багаар өөрийгөө ингээд эмхтэй хүнч дээр эрттэй хүнч гэсэн өөрийгөө ингээд нээж өгнөх гэж бодож байна миний бодлоор. Зөв. За гоё асуулт асуусан байна. Баярлалаа. Асуусан асуулт хариулсан баг гэж найдаж байна. Тэгээд энэ ч сайн байна уу? Циркумцэц буюу хөвч таслах мэс засал хийлгэх болон хөвч таслах нь зөв болов уу? Иймч судлаачид зөв ач тустай гэд зарим нь буруу гэх юм аа гэнэ. За энэ талаар тий хөвч өндөхний талаар миний би ихлэ хариулж байгаа. За хөвч хөндөх гэдэг жаас те эрэгтэй хүмүүс чинь яг зарим улс орнууд бол одоо эрэгтэй төрхтөн ингээ хөвчийг хөнддөг байгаа. Тэгэхдээ яхаа тэр нь яагаад хөндж байгаа вэ гэхээр эрүүл мэндийн хувьд бол эрэгтэй одоо тэ хүүхдэд бол тэр нь эрүүл мэндийн хувьд бол айгүй ач тустай байдаг. Дээрээс нь одоо насан туршныхаа дараа ч юм уу ингээд хөвч хөндүүлэхэд тэр чинь бэлгэрэгт нь баг зэрэг ингээд томорж өгдөг. Баг зэрэг. Гэтэ амар томордог гэсэн утгатай биш л дээ. Тэгээд тэр чинь яадаг вөхлөр ингээд нугламтай байгаад гэдэг учраас тэнд нэг эмэгтэй хүнтэй бэлгээрсэн болохоор тэнд ингээд нөгөө шингэн ялгараа тэнд нөгөө бохирдол нян үүсдэг. Тэгээд тэр нь ингээд бэлгийн замаар дамжаад эмэгтэй хүний одоо тэр умаа үзэг ингээд жоохон янтай одоо ингээд өвчин үүсгэх магадлал их өндөртэй байдаг учраас тэрнээс хамгаалж эрүүл мэндийн одоо эмчнэр ч юм уу те тэрийг бол ингээд хөвч хөндөгийг бол дэмжиж өгдөг. Дээрээс нь хөвч хөндсөн тохиолдолд эрэгтэй хүн илүү одоо нэг яг нэг сул тал нь юу гэхээр эрэгтэй хүн арай нэг баг тийм нэг сексээс авах мэдрэмж нь арай жоохон бага болчдөг. Яалаар тэр нэг авж байгаа арьсанд чинь тэр үрэгдээд тэр арьснаас эрэгтэй хүн илүү их мэдрэмж уулна авдаг байхгүй юу. Тэгээ яг нэг баг зэрэг даваа сул талтай. Гэтэ бас хэр яг чанартай газар хэр сайн хийлгэж байгаатай нэлээд холбоотой гэсэн үг ер нь бол тий.
За баг хариулчих шиг. Тэр яг сайн мэдгүй байна уу? Бас тийм ээ тийм харин тийм аргагаар. Тийм. Тий. За ингээд Тэгэхээр энийг бол нарийн бас яг мэрэгжлийн яг эмчээс ч юм уу яг хийлгэхийнхаа өмнө бол сайн тодруулж асуухгүй бол бас юм тийм тэгэхгүй бол тэр нь илүү одоо үр дүнтэй гэсэн үг. Тийм яг нөх хөвч хөнддөг газартай ч юм уу ингээд эрэг болон сөрөг тал нь одоо тухайн хүнд ч гэсэн яг ямар нөлөөтэй байхыг сайн мэрэгжлийн зөвлөгөө авсны дараагаар шийдвэр гаргасан зүйтэй гэсэн үг. Тэрнээс бол хүний амаар дамжиж байгаа зүйл бол яг нэг тийм бас баттай байдгүй шүү дээ. Тий. Тийм. Өөр асуулт юм. Тийм баг хариулчих шиг боллоо тий. Тэгээд энэ ч бас нэг асуулт байсан нь болохоор жирэмсэн үедээ секс хийж болдгоо гэд хүмүүс бас янз бүрээр яриад байдаг юм аа. Жирэмсэн үедээ секс хийж болдсон болов уу гэсэн асуулт байсан л да. Одоо тий хариулах нь би л энэ энэ чиг хаач шиг. Хариултаа. За хариулна. Секси үе жирэмсэн байж болдог. Жирэмсэн секси ээж болдгоо. Болно мэдээж. Зарим эмчнэр бол бүр төрөх төгссөн эмэгтэйчүүд бол бүр харин ч хий гэж зөвлөдөг. Ягаад тэгэхээр савны амс илүү онгоно. Хүүхэд илүү доршлно. Яг бүр одоо хийгээ чи одоо нөгөө юу гэдэг хүүхдэн гарахгүй ингээ удаад байдаг одоо нөгөө нийлэн болчиход хахад төрдөг хүмүүс байдаг шүү дээ. Тэдэрт бол бүр эмчнэр яг зөвлөдөг байхгүй одоо хийх нь одоо илүү одоо үр дүнтэй учраас хий зөвлөдөг. Тэрнээс ч баг сартай 1-3 дахь сарын үед бол эрсдэлтэй гэж хэлдэг юм байл л. Тэгээд нөгөө хүүхэд нөгөө бүрэн тогтож амжаагүй байхад янз бүрийн байрлалаар ч юм эсвэл нөгөө нэг тий хүн нөгөө нэг байрлал янз бүрийн байрлалаар хийхээр бас нөгөө хүүхэд эндэх магадaltaй байдаг учраас ер нь бол секси бас зарим эмчнэр бол бүр нөгөө нэг тогтох магадлал багтай хүүхдүүдийг бол баг бити хий гэж зөвлөдөг. Хамаагүй болохгүй тий. Тий нөгөө жирэмсний яг ихэнх үед бол жоохон хоригддаг шүү дээ те яг нөгөө тухайн одоо ихээс шалтгаалаа те за та хоёр бол одоо үзүүлээд энд хийх боломжгүй байна бити хийгэрэй гэдэг ч юм уу те тэгж бол эмчнэр бол угаасаа биеийн одоо хяналтанд орж явахд угаасаа зөвлөгөө өгчин дөө те тийм байгаа шүү. Тийм ба. Тийм асуулт. Тийм байгаа. За битэрийн асуулт ингээд дууслаа. 3 асуулт л ирсэн байна. Тийм. Та хоёрт маань асуулт байна уу гэж. Эрэг үе те. Асуулт байсан гэдэг. Утсан дээр байгаа одоо буцаарай. Нэг юуны тухайс. За бигээс тайлтараад заа одоо. За тийм тэгээд өнөөдрийн дугаар бас яг ингээд сонсогчд маань их одоо гоё байгаа бах те яг ингээд зөвхөн ингээд одоо хоёр эрэгтэй талаас нь яриа л те эсвэл нэг эмэгтэй талаас нь ингээд ярьж исэн бол одоо ингээд эрэгтэй эмэгтэй хоёр талаас нь ингээд хоёр ингээд үзэл бодлын дээрээс нь те тэр туршлагыг ингээд сонсоход бол нэлээд бас их юм ойлгож авсан тий сурж авсан зарим хүмүүс бол тий зарим хүмүүс бол баталгаажуулж авсан тийм дугаар болж ин гэж бодож байна. Үр дүнтэй. Ашигтай. Дугаар байна. За тэгээд хоос нэцгээ нөхөд ярьж байна. Цаг 50 минут амар урд өнгөрсөн шүү дээ. Аюу урд өнгөрсөн. Бараг 2 цаг. Манай үед хамгийн урд бичсэн дугаар боллоо. Манах ч гэсэн. Тийм байна. Манах ч гэсэн дээр нь цаг 30 минутаас илүү хийж үзэж байгаагүй тий. Тийм. Аргагүй л 4 хүн ярьж байгаа учраас 4 хүн бас үзэл бодлоо. Бага ярьдаг юм бэ. Нэнэж хараа бага яриулчихөө. Story дээр харагдахгүй л. Нэг асуулт байсан ба би тэгээ тэрийг зургийг авчиад мартчихжээ. Бүр доош амлаа. Санаж нөө яг ямар хуу асуулт байсан бэ? Би тэгээ яаж. Гэтэ яг гоо ер нь бол баг асуултыг бид нэр ярьсан баха тий хариултыг баг. Тийм. Баг ярьсан бах таа. Story дээр чи өөр чамруу орчихсон. За олдохгүй бол яах вэ тий? Тэгээ дараа нь Хаач ямар моментиг үнэ алдахгүй өөрсөнд байдаг. одоо нэрээ нэг зүйл байна одоо энэ сэдвтэйгээ холбоогүй нэрээ одоо подкаст хийгээд та хоёроосоо одоо хүлээлгийн өрөө подкастын хоёр ингээ хост юм хөөрхөн хоёр бүсгүйгээс асууж байгаа. Миний асуулт бараагийн асуулт бол яг подкаст хийснээс хойш ер нь амьдрал яг хэр өөрчлөгдөв вэ? Подкаст хийгээд юу бас ямар амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ? Тэр талаасаа гоё хуваалцаач. Манай сонсогчдоо. Instagram-ийн followers авих нэмэгдэж байгаа. Яг тийч яг. Айгүй social орчинд юу нэг айгүй завгүй болчих хэлсэн миний хувьд л. Өмнө би ер нь тийм амар актив байдгүй дандаа ингээд ер нь жоохон пассив байдаг тийм ингээд ер нь ингээл хардгаа миний followers ч юм уу тэр чинь 300 ч юм уу хийдчихсэн мэдгүй одоо баг 3000 болж байгаа.
Тэгээд жоохон хайртай болж байгаа юм шиг санагдсан. Тэрнээс биш ер нь бол амар тэгж өөрчлөлт бол гараагүй. Яг хичээлдгээ явдгаараа яваад ажлаа хийдгээрээ хийдгээд сексээ ядгаараа яриад тэгээд тийм болж байгаа. Нөгөө Монголд явахгүй болохоор бас тийм байх. Гэтэ нэг амар өөрчлөлт гарсан юм бол байхгүй. Яг нь зүгээр өмнө хардаг байсан, мэддэг байсан хүмүүсийн харж байгаа үнцэг арай өөрчлөгдсөн юм магадгүй. Хүүе энэ хүн чинь ийм юм нээлттэй хүн байсан юм уу ч юм уу те. Одоо окей. Анаа бол бас шуугилдаг ээжээ гэж хэлэх хүн ч гэсэн байгалах. Хүмүүс харах үнцэг өөрчлөгдсөн байж магадгүй. Яг хувь хүн дээр мэдэрч байгаа зүйл гэх юм бол яг ийм хүмүүс айгу чөлөөтэй нээлттэй болж эхэлж байгаад айгу их баярлж байгаа. Өөр төрөө гарч байгаа өөрчлөлт гэхээс илүү хүмүүс илүү одоо хариу үйлдэл үзүүлж байгаад нь бол илүү кайфтай байгаа. Тийм кап авч байгаа юм биш те бас нэг талаараа хүмүүс нөлөөлж байгаа нөлөөлж юм гэсэн үг шүү дээ. Инфлюенсер болж штэ. Монгол очиход одоо яана гэж бас бодож байгаа. Зарим нэг юу байсан. Бүр анхны дуйдын дугаар дээр хүмүүс аягүй хатаглаж орж ирдэг гэсэн байхгүй юу? Бүр юу яриад байгаа хоёр авгаавэ гэж орж ирэл. Одоо тарцсан гайгүй болцсон. Тэгэхдээ босоо өгөх монголчууд чинь бүр энэ хоёрын үсийг уусна эргээрнэ гээ бүр ёо игээ. Одоо монголчууд яагаад байгаа юм шүү. Come on. Бүр тэгсэн юм уу? Одоо гэхдээ дэмждэг болсон байл. Яг тэр аккаунтуудаас дэмжсэн мессеж ирдэг болсон. Босоо өгөх нь үү? Нэрээ жоохон айдаг. Босоо өгөх миний дүүнэр хүрээдэрээ. Монгол бол одоо бас сонь хүмүүс байгаа шүү дээ. Би зэгсэн. Бас монгол залуучуудтай сухаар болсон бахаа хоёр одоо. Тийм нэрээ гарсан хамгийн сүүлдээ. Тийм зүрх өөрсдөө хэлтгэлээ тий. Тэрнээс шнэх тийм амар өөрчлөлт бол гараагүй. Яг бид хоёр өөрсдөө боддог, ярьдаг юмнуудаар яг зүгээр олон нийтэд өөрсдөө санаа бодлыг хүргэж байгаа болохоос тэгэхээр бүр амар тийм одоо юу гэдэг. Бүр мэдгүй. Яг өөрсдөө л одоо бид хоёрын байгаль хүмүүсийн ерөөсөө нэг юм шинэ хүн гаргаж ирээд хоёлаа бид хоёр жүжиглээг болохоор амар өөрчлөгдсөн бол байхгүй гэж бол бодож байна. Би бас одоо бодож ин л та. Одоо яг бидний та хоёрын подкастыг бол бас өсвөр насны хүүхдүүд аягүй сонсож байгаа тий. Тэгэхээр тэр хүмүүс ч одоо яг ирээдүйд эцэг их болоод аав ээж болоод өөрснөө хүүхдтэй болохдоо тэр хүүхдүүдтэйгээ илүү их гоё нээлттэй харилцдаг, нээлттэй гоё ярилцдаг тий. Тийм одоо нийгмийн норм, соёл ингээд тогтох бас үндэс нь бас болж байгаа гэж бас бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр яг нийгмийн одоо ийм сэтгэлгээг өөрчлөх одоо соёлын одоо юм хэм хэмжээг өөрчлөх, тэнд өөрчлөлт үзүүлэх гэдэг угаасаа айгүйх цаг авдаг л да. Тэгэхээр угаасаа шууд одоо ингээл ярингуут хүмүүс ямар реакц үзүүлэх нь бол угаасаа тодорхой. Яагаад гэх юм бол одоо бид нэр түүхийнхаа явцдаж гэх юм уу те. Одоо манай аав ээж нэрийн үед ихт чинь л баг хар өдөр баг ингээд нэгээ шалтан харж чадахгүй зөвхөн баг хар ингээд нартай байж хахт чинь хүнжилд орж секс хийдэг байсан гэдэг ч юм уу те. Тэр чинь одоо ерөөсөл нэг 30-40 жилийн өмнө юм байгаа байхгүй те. Тэгэхээр одоо энэ богино хугацаанд чинь нийгмийн сэтгэлгээг шууд ингэж алга уруулахтай адилхан гэж өөрчлөнө гэж бол мэдээж байхгүй те. Тэгэхээр одоо багаарч гэсэндээ ингээд хоёр үзүүлж байгаа нөлөө чинь асар богино хугацаанд ингээд нүдэнд харагдвал өөрчлөлт гарч байгаа гэдэг чинь бол надад үнэхээр бахархууштай санагдаж байна л да. Тийм битэрийн зүгээр ч гэсэн одоо ингээд та хоёрыгоо бас ингээд урамшуулад бас айгу урамтай байгаараа гэж гоё хэлмээрэн тэгээд эндээс ингээд үр өгөөж одоо зарим хүмүүстэй ямар үр өгөөж авах яахын их юм л гэдэг хэдэдэг. Гэтэл энд бол ингээ бэлгийн боловсролыг ингэж нээлттэй ярих тусам хүмүүс эндээс те ингүүл болох юм байна, ингэхгүй бол болдгүй юм байна. Эмэгтэй хүн чинь бас ийм хүсдэг юм байна. Тэгмүүд эмэгтэй хүн сонсоод эрэгтэй хүн чинь бас ингэдэм байна гэдэг зүйлийг амар олон зүйлийг заавал амьдралаараа үзэх шаардлагагаар тэрийг сонсож мэдэж аавна гэдэг чинь маш үн цэнтэй ямар ч одоо мөнгө те хөрөнгө мөнгөөр зүүрлэшгүй тийм туршлага тэр зүйлийг мэдээд авчна гэдэг бол айгүй үн цэнтэй зүйл. Тэгэхээр та хоёрыг бол та хоёрыг урамшуулж хэлэхэд бол үнэхээр үн цэнтэй мөн дээрээс нь хэний ч юм хийж чадах юм зөрөгт одоо те хийж чадхаар хэмжээний тийм биш тийм зүйлийг амар зөрөг гарган хийж байгаад ингээд Underdogs podcast-ийн одоо хоёр хостын зүгээс ингээд баярлж талархснаа илэрхийлж алга ташаа. Алга ташаа. Одоо урамшуулсан байна. Ийм цаг үеийг бид хүлээсэн Тэгтээ амар гоё наа тийм хоёрын хайртай шүү тийм. Айгу олон хүнд ч юм уу тийм ингээ хүмүүс ер нь хурж агаад ер нь бол айгу одоо амар гоё санагдчихэв. Баярлалаа. Урамтай гараа тийм. За одоо үнэхээр их тийм.
Дотор сууд Одоо ч одоо бас лаваа сайхан. За тэгээд буу аллаа шүү. одоо Яшиг зү та та хоёр хоёрыг маань хүү би одоо тойр очихгүй нэг зүгээр дундаа дах цай тавьцуулж байгаа амьдаар ярья. тэгвэл илүү гоё байна. Халуусаатай зэт байж байгаа. Тэр зам Монгол явна тэр өдөр. Тэгээ нэг дугаар хийе. Дөрүүлээ зүгээр. Монгол зүгээр малаа авчтай. За тэгээд айгуу гоё дугаар болгож өгсөн. Тэгээ айгуу гоё дугаар хийсэн. Хоёртаас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бид дөрөв айгуу олон хүний тий одоо 1001 шөний явдлын ажил айгүй хувь нэмэр оруулсан гэж бодож байна. Айгүй олон гоё 1001 шөнийг өнгөрүүлээрэ гэж хүсмээр байна. Энэ олон хүмүүсээсээ онд гинэ. Тэгээд айгүй гоё яана. Баярлалаа гэж хэлмээр байна. Өстэй баярлалаа гэж хэлмээр. Бас хамт подкаст хийгээч гэж зөвлөсөн хүмүүстээ бас маш их баярлалаа гэж хэлмээр байна тий. Баярлалаа яг үнэ тий. Тийм яг үнэ. Мэдгүй Бас маш их баярлалаа. Бид дөрөв Би нэ одохгүй байлаа. За ийм. За тэгээд энэ хүртэл сонссон сонсогч. Ер нь бол ихтэй баг эхлүүлээд ингээд амар сонирхолтой явцсан болов гэж би баг бодож байна л да. Тэгсэн. Баг нэг эхлүүлсэн бол одоо баг бүгд сонсож байгаа. Дуусна Тий. тий. За тэгээд энэ хоёр маань бас одоо бас өнөөдөр орой бас нэг төрсөн өдрийн партитай байгаа. Тэгэхээр та хоёрыгаа одоо ингээд тэр юмд нь явуулъя гэж бодож байна те. 2 цаг ярьсан байна. Бүрээнд уяад ингээ байдгаад байдаг те. одоо тавьчих бол За одоо 50 л гэж 50. Окей, за тэгээ энэ хүртэл сонссон бүх сонсогч нартаа хүлээлгийн өрөөгийн сонсогч нартаа тий баярлалаа. Тий Underdog сонсогч нартаа бас баярлалаа. Тэгээд энэ удаад ингээд одоо тий Ариуна заяа нэнэ бараа дөрв байлаа. Тэгээд та бүгдээ үнэхээр баярлалаа. Сүүлд нь фейлч. За би нэр. за манай хүлээлгийн өрөөнд За тэгээд хэлэн суусан та бүгдэд баярлалаа. Тэгээд Нэгдүгээр сизон маань их өндөрлөж байна. Удахгүй сизон 2-аараа та бүхэндээ уулзцгаая. Манайх хэлээ жоо бүүлцэн үгүй. Битэр ч нөгөө гайхаж байгаа байхгүй те. За маш их баярлалаа. За, тэгээд- Бүгд баярлалаа. Сонссон хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Заяада баярлалаа. Өөртөө баярлалаа. Секси бурхан нэгтэй баярлалаа. Камасотрада баярлалаа. тэр инхийг баярлалаа. нүүр мөр тийм жоохон улаасан тийм нэг жоохон хөлс мүс гарсан нэгэн бас Халуухан дугаар байна. Халуухан дээ, нэлээд халуухан дугаар. Тэр уул нь ер нь бол ингэ баг нүцгэн сууж байгаа ярьчдгийг. тийм бай нүцгэн гоё харагдав. Ариуна жоохон турцсан юм уу? Арай ласч байгаа. Яа, та хоёр ч Та хоёрын нэрээ бичлэгийг гялалцж шүү нэрээ. Яа, та хоёр нэг үнэхээр гялалцж байгаа. Тэрийг харахад амар урамтай. Баг та хоёр нэрээ барагдахгүй нэ. Олон эмэгтэйчүүд, олон залуучууд бас та хоёроос үлгэрч шаавж байгаа шүү. Манай заяагийн хазар ямар ч гоё хонхоод юм дээ. Өн чи ашигтай би хаяа цааж байгаа ч тий. За. Баярлалаа. Тэгээд яга дуусгаж тий. өнөөдрөө тэгээд турш үзэж байгаагүй нэг байдлуудаа туршицгаая те. Тийм тушаарай. Боломжтой Тэгээд та хоёртаа бас Тийм боломжтойгоор юм. та хоёртаа бас та хоёрыг дүүжлэх залуугаа бас талаараа бас алга байгаа гэсэн шүү дээ. Гэж бас ерөөй. Тийм яг тэрийг турш үзээрэй гэж хэлээ. За тэгээд бүх сонсогч нартаа баярлалаа. Баяртай. Хайртай шүү бүгдэнд нь. Баяртай. See you guys.